хүсэж байгааг би хэлэх үү? Үзэг тусам сэтгэл хангалуун. Дахин давтахгүй Зөө медиа оригинал хүссэн газраас. Та Зөө медиа сонсдог номын хэсгээс сонсож байна. Монгол улан гадаадын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлүүд. Хүсхийн бол хаанаас үзэх боломжтой. Зөө медиа. Үргэлж халуухан. Live stream Zөө медиа. Яг одоо дэлхийн өнцөг болон бүрт хин хязгааргүйгээр шоу дамжуулж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Зөө медиа үргэлж хамт үргэлж. Зөө медиа. Хай за аригун подкастын маань хай за шиг. Ямар ядарсан ихлчээр орог загнаад байгаа юм шиг. Йоо. За хай манай аригун подкастын маань шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр би та бүхэндээ 15 кино санал болгоно. Залхахтал санал болгоно. За юу вэ гэхээр манай ерөнхий ивент дэгч Зөө медиа аппликейшнд бол яг аригууны санал болгох 15 кино гэсэн ийм чагсаалт орсон байгаа. Та бүхэн Зөө медиа аппликейшнээрээ бас ороод үзээрэй. За тэгээд юунд ямар кино одоо санал болгосон бэ гэхээр одоо эхнээс нь хэлье. За Heretic гэдэг одоо сая энэ онд гарсан юм psychological horror төрлийн юм кино орсон байна. За мөн Ballerina. Энэ болохоор John Wick-ийн үргэлжлэл мөн spin-off юм кино байгаа. Үргэлжлэл гэх нь зөв буруу юу? За мөн Old Boy кино байна. За Old Boy кино бол хэдий Солонгост бүтсэн кино гэлээ дэлхийн шилдэг 100 киноны нэгт одоо багтсан байдаг. Нэгдүгürt гэсэн үг биш шүү. Зүгээр 100 киноны нэг гэсэн үг. За мөн сүүлд монголчуудын одоо шилдэг киногаараа ялангуяа манай подкастаар нэлээд их нэрлэж байгаа Баавга болгосон киног бас би санал болгосон. За мөн Хүлээх хөрөө гэж одоо сүүлд гарсан ийм киног бол нэрлсэн байгаа. Маш гоё юм мелодрам кино байгаа. За тэгээд Сорил гэдэг киног бас нэрлсэн байгаа. Энэ бол одоо найруулагч Бат Дэлгэрийн яг жинхэнэ өөрийнхөө шийдэл нь гарч ирсэн юм кино байгаа. Энэ киног бас ойлгож үзэх юм бол маш гоё кино. За тэгээд өвжи кино бас байна. Монголын Гоёлын Дайсанц кино. За хүн болгоны хайртай дуртай кино байдаг. Гэтэ сүүлийн үеийн залуучууд маань одоо энэ киног үзсэн юм уу бас сайн мэдэхгүй байна. Тус кино өөрөө бас нээлттэйгээд 10-аад жил болчлоо тий. Тэгэхээр одоо нэг сэргээгээд үзэхэд гэмгүй бах үзээгүй хүмүүс бол заавал үзээрэй. За дараагийн кино бол Аминч кино байна. Хойсол продакшны одоо экшн триллер юм кино байгаа. За тэгээд манай рэпер Тандер одоо гол дүртэн тоглосон юм кино. Та бүхэн одоо Тандерын энэхүү тоглосон киног Зөө медиагаас үзээрэй. За тэгээд алт үеийн кинонууд бас орсон. Миний санал болгох кинонууд. Үүнд одоо миний хамгийн дуртай кино болох Нанди Эрдэнэ кино байгаа. За мөн Гарын 5 хуруу. За Хүргэн хүү гэдэг кино бас байгаа. Тэгээд мөн одоо Шар гэгээ киног бас өөрийнхөө санал болгох кинонд нэрлсэн байгаа. За мөн Үнэн хайр гэдэг ийм Epic Production-ы анхны кинонуудын нэг бас санал болгож байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор одоо Солонгосын Intimate Strangers гэдэг ийм киног нэрлсэн байгаа. Сүүлд бас Монгол хувилбар нь бас гарцсан байсан. Гэтэ та бүхэн Солонгос хувилбарыг нь заавал үзээрэй гэж санал болгоё. Тэгээд өнөөдөр бол яг энэ 15 киног бол санал болгож чинь. Тэгээд Зөө медиа дээр бол яг орцсон байгаа. Та бүхэн бас ороод энэ хүү кинонуудаас гоё сонгоод үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээ манай подкастын ерөнхий ивент дэгч Зөө медиа за Монгол гадаадын бүх төрлийн кино, баримтат кино, за түүхэн кино, анимашн кино, за сүүлийн үед бол стримингийн үйлчилгээгээр бол Зөө медиа маань нэлээд танигдж байгаа. За мөн ивент дэгч компаниар бол манай мөнх даатгал компани байгаа.
За тэгээд хамтран ажиллагч байгуулахаар бол Gourmet компани байгаа. Одоо ширээн дээр өрсөн байгаа пивнүүдийг бол манай зочныг дайлах гад авчирсан байна. Мөн зочны бэлгийг бол Гэрлүүг брэнд маань авчирсан байгаа. Тэгээд ивент итгэж болон хамтран ажиллагч байгуулах удаа баярлалаа. Тэгээд шүн бичиж байгаа болохоор жоохон нойрмог байна. Уучлаарай. Тэгээд одоо хэдүүлээ зочноо хүлээж авцгаая. Би ч кофе дуусчихлаа дөө. Жохон нөгөө орой ихсэн болохоор миний бас жохон нойр үрээд байна. Кофе уугаад бүр амар бүрээд. чи яс ойр жоох ачаал ихтэй байгаа нөө. Харин ачаал ихтэй киноны их бас яа. Чанга. Кино чинь ер нь юун дуу мó клип юм биш үү? Тийм байна. Бидний бодож ирснээс шал ондоо зүйл анги байсан байна. Анхны кино шиг гоё шүү дээ. Тийм анхны кино шүү дээ. Бүр ер нь анхны бараг туслах дүр байх тий. Туслах гол юм уу? Гол шүү дээ. Гол уу. Десант хоёулаа гол юм бол. Оо за. Би тэд ер нь угаасаа ингээ нэг орой эхэлдэг байхгүй. Өдөр гэхээр нөгөө нэг ингээл амар юм хүмүүс завгүй бүгд ингээл завгүй байгаа л нэг юм сандарсан ийш тийшээ яарсан гэс биччихэд явъя ч гэж яах шиг тий. Тэр орой болохоор арай тухтай юм шүү. Орой болохоор тухтай. Уусан ч болно, яасан ч болно. За. За бичээд эхэлсэн байгаа тий. За манай подкастын маань зочны булан эхэлж байна. Тэгээд өнөөдрийн зочноор бол манай Wandebo хамтлагийн рэпер Ebo маань хүрэлцэн ирлээ. Тэгээд урилгыг хүлээн авсанд баярлалаа Ебото. Харин танд ч гэсэн урилгыг хүлээн явуулсанд баярлалаа. Би таны подкастыг сонсдог. За баярлалаа. Өнөөдөр бол рэпер Ebo биш ээ. Өнөөдөр бол кинонд хорхоотой нэгдүгээрт үзэгч бас хоёрдугаарт жүжигчин Ebo хүрэлцэн ирсэн байгаа шээ. Тэгэхээр өнөөдөр хоёулаа бол ерөнхийдөө чиний рэпер гэдгийг бол мартна. Би Wandebo хамтлагтай холбоотой ч гэдэг юм уу одоо чиний рэп карьертэй холбоотой ч юм уу ямар нэг юм асуухгүй. Угаасаа хангалттай л яриа байлгүй тий. Тийм хангалттай ирсэн. Би дээрээс нь залхаж штт. Тэгээ кино бол энэ тэнд бол ярьж байгааг бах. Огт ирж байгаагүй. Ер нь ямар кино дуртай гэж хинч асууж байгаагүй штт. Одоо тэгэл дуртай дургу жүжигчин найруулагч гэлээ хоёлаа. Тий. Одоо мэдж байгаа байлгүй асуулттай тий. Тийм ер нь мэд. За ярианыхаа эхлэлийг хоёлаа юу вэ? Rhyme киноноос эхлэе гэж бодлоо. Хамгийн сүүлд одоо за миний мэдх юм биш тий намайг 10 жилийн сурагч байхад Аалз гэдэг нэг хипхоп кино гарч ирсэн юм. Тухайд нөгөө нэг бидрийг хүүхэд болохоор театрт үзүүлээг байхгүй. Тэгээд за тэгээд том болчоод үзсэн чинь нөгөө кино ч алга болсон. Тэгээд яг ямар кино байсан мэдгүй. Үзсэн хүмүүс нь бол ямар ч байсан үзчихсэн нөө. Триллер юм уу? Алга маллагтай юм уу? Үнэн шит кино. Тийм. Нэг гарыгаа ингээд жийцэн чинь нөгөөдүүлээгээ ингээд алчлаа гэж боддог байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь ингээд ботны араас нөгөө нэг яа ингээд нөгөө нэг индиан болж молонготлаа ингэж хойноос нэгээр нь алж малаал. Гэтэ тэр алгууд нь амар инээдтэй. Тэгээ баг инээдмэ кино. Ер нь ингээд бүгднийг алснаа ганцаараа хадны ингэж нөгөө эрмэг дээр гарангуутлаа гэж орилдог. Тэр дүр нь хин. Тэр дүр нь мөөжиг гэд ахгүй. Тэнгүүтлээ нөгөө Баавар гэд хипхопын ерөнхийлөгч байсан. Тэр болохоор нөгөө crew их нэг аалзнуудаа гэж дууддаг. Тийм. Тэгээд аалз гэдэг нэртэй. Бас намайг нөгөө нэг Баавар ах яг тийм нэг аалз гэж дуудаж байсан шүү дээ. Би нөгөө нэг тийм би iStop-ын одоо хаагийн ах чи манай ах байхгүй юу? Хаагийн ахнад тоглолт болгоны урилгыг намайг ингээд high school дахь өгдөг байсан. Тэгээд top 10 нэг тоглолт үзчихсэн. Тэгээ яг ингээ хоёр дахраас нь үзчихсэн чинь аалзаа л гин тэгэхээр мэдгүй намайг л хэлв гэжтэй гэсэн чинь хөөе аалзаа л гэдэг. Тэгэхээр гайхаад эргээ хаасан чи хөөе аалз минь хажууд тийшээ бол гişаа тий. Яасан вэ гэж чи би тоглолт үзмээр ингээ өөрөө ингээ бүр ингээ готломтаа тайлаа ширээн дээр тайсан ингээ сац. Тэгсэн чи нөгөө тэр чи бидний үед чи амар үнштэй угаасаа яг тэр үед нөгөө хипхоп холбооны ерөнхийлөгч хатмаа ингээл манай найз наач Баавар ах энэ холт гэл тэгэл тэнд урдаас нь нэг аалзсан замаас зайлчлаа. Тэгээ аалзыг алаагүй нэг юм. Тий, аалз ста нэц гэшгүүлчээгүй тий. Тэгээд тэр үед угаасаа яг нэг хипхопч амар аалз гэдэг байсан бохгүй юу. Тий. Тэгээд тэрүүгээрээ тэгвэл нэрлсэн юм байна тий. Тэгэл 2 3 удаа үзчихсэн дархны Ла ДБС гэх нэг кино захиалдаг нөгөө мессеж болонгот тэр кино сонгодог штэ. Тэргээр үзчихсэн. За тэр бол одоо Монголын хамгийн анхны хипхопчтой кино гэж ярьдаг байсан юм.
Тийм. Тэрний дараа миний санах юм бол 7 сарын 1 гэж кино. Тийм. Миний хувьд бол яг чиний сая хэлдэг шиг жинхэнэ шийт кино байсан. 7 сарын 1 гэхэр чинь нөгөө 7 сарын 1-нд 2008 оны 7 сарын 1-нд амар юм үүмэн болж исэн шүү дээ. Би яг тийм тэр талаар өгүүлэх кино байх гэсэн чинь тэр бол зүгээр юм хүүт кино байсан байхгүй. Америкийн одоо нэг гудамжтай кино шиг. Тийм. Тэгээд ер нь Хар цагаан кино шүү дээ. тийм хар цагаан кино. Гэхдээ ер нь киноны утга болон жүжигчдийн баг маг бол амар гоё исэн. Хийц нь үнэхээр шийт байсан. Тэгээ нэг юм амин сүнсгүү гэдэг нь шүү дээ. Чи үзчихсэн үү? Үзчихсэн. Ааха. Болооч гэсэн. Тэрнээс хойш хипхоп кино гэхээр Аз ойрхон гэж хэлсэн. Аз ойрхон дээр болохоор TG байдیں۔ Тий? BAT байдیں۔ BAT байдیں۔ Big G одоо тэр үед зүгээр G байсан шүү дээ. Тэгээд яг халзаа өргөл тэнгүүтлээ нөгөөх нь дуулдгуугаар байсан. Тэгэхээр нэг 2 3 хипхопчтой байгаа юм байгаа. Аз жаргалтай bad boy дээр бол татарын заяа гол дүр нь байдэн шүү дээ, тий. За энээс хойш бол байхгүй байна, тий. Тэгж жагаад яг одоо бараг 100% кастинг нь 100% хипхоп гэж хэлж болохоор кино бол Rhyme гэж гарлаа шүү дээ, тий. За анхны гол дүр. За гол дүр киноны гол дүр ерөөс өмнө нь ингээ кино минут нэг тоглож байгаагүй байжгаад гол дүр тоглох ямар байваа. Хэр их шүүсээ шахуулуу, пенагаараа хэр дуудуулаа. Оо өстой зүгээр тийч наваг яг найруулагч нэг юу байгаагүй л дээ. Них амар тийж стай гэхгүй зүгээр ингээд нөгөө нэг яг ингүүл ингэдэж шүү боо ахын дөө ингүүл ингэ шүү одоо яг чи яг ингэж төсөөл ингүүл ингээ яг үзүүлээдсэн байхгүй за ах чи ингэчлээ за чи ингээ хасч яг дотроо ингэж бодож байгаа гэл тэнгүүт яг тэрийг ингээ дөөрөөгаа тэгээд ангууд надад амар байсан. Яг за чи яг ингэж бодож байгаа тэр хүн яг ийм ситуац төр байгаа гэ өөрөө хийж үзүүлэнгүүтлээ араас нь ингээд наагийн ангууд би яг ингээд дүртээ ороод тэгээ ингээд яс тогсон. Гэхдээ энэ бол миний хувьд бол анк хийж байсан. Яг жинхэнэ утгаараа. Найруулагч бол нэлээд сайн тулж ажилласан байна. Нэлээд тулж ажилласан. Тэгээд намайг нэг кино үзээрэй гэсэн. Тэгээд тэр кино нь олдоогүй. Гэхдээ яг би тэр хэсгүүдийн нь бол movie clips харсан. Өөрөө үзүүлсэн надаа. Тэнгүүт одоо Rhyme кино чи ер нь бол мэрэгжлийн жүжигчид маш ховор байгаад нь шүү дээ. Дандаа хипхопчд байгаад байна тий. Рэперүүд байгаад нь тий. Тэнгүүт одоо найруулагч тэр хүмүүс тэр ер нь яг хэрхэн тулж ажиллаж чинь чамаас бусдын дээр нь надаас бус одоо нэг цөөнд нэг 2 3 л одоо мэрэгжлийн жүжигч байгаа шүү дээ. Тэг нааг харж байхад бол мэрэгжлийн жүжигчнээ бол нэлээд шүүсэн шахаж ингээд шууд ингээл харцаараа ингээл тэгж байгаа. Тэнгүүт бид нар болохоор ямар ч тийм ойлголт байхгүй болохоор бид нартай амар яг зөөлөн яг инглээ гэл өөрөө үзүүлээд тэрнээс гадна нөгөө уншлаг гэж үүд юм биш үү? Тэр уншлагын дээр нилээ бэлдсэн бохгүй. Тэр зодооны трүүкэн дээрээ бүр ингээд тулааны бэлтгэл хийгээд бид тэр уншлаг бэлтгэл ажил гэдэг чинь киноны нэг 70% нь бол ингээ аваа явчихд юм биш үү? Бэлтгэл ажил муу ах юм бол тэгэл яах уу гэл ингээл бодчихрол тэгэл юу байгаа л тэгхэл юм бэл. За ер нь бол чамд Rhyme кино тоглоход бол хамгийн хүндрэлтэй зүйл яг юу байсан? Ер нь бол хэцүү л байсан байж таараа мэрэгжлийн жүжигчин биш тий? Мэрэгжлийн бишээс гадна өмнө нь одоо кино тоглосон туршлага байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яг юу нь хэцүү вэ? Ойлгол хэцүү байсан да. Ойлгохаас гадна тийм гонглж байгаа сценүүдийг авахд бол хүний бүр амар ур чадвар шаардах юм бэл. Юу одоо одон чимэг их ч ундрмаа их чидрийг хараад ингээл боо хийчтэй юм шүү. Ер нь амархан юм шүү гэж бодож исэн чинь юу хийтер ч юм бүр ингээд ойлгочихжээ ингээ. Шууд ингээ инээгээ хэвчтэнээс зүгээр ингээд шууд инээ төрж мөрөө. Тэг ингээд тулааны хамгийн хэцүү нь бас юу юм бэл. Бас яг жүжиглж явах юм дүрийг ингээ бүтээж ингэж кинонд ингээ оролцоо явж хахад тулааны хэсгүүд дээр нөгөө нэг зодоон дээр ингээ авалтууд гэж байдаг. Цохиулж байгаа яг жинхнээсээ цохиулж байгаа юм шиг гэл ингээд чинь тэр амар хэцүү юм бэлээ. Гониглох хэцүү, дээрэс нь хоёрдугаарт тэгж тулааны тэр авалтууд, дээрэс нь тэр нөгөө айцаа даван тулах юм бэл. Би бол өндрөөс бүр амар үтлээ. Юу тэр өндөр одоо бүр хамаагүй тэгэл нэг ноолгүй хэлэхэд бол нэг шот татж байгаа л
тэр сценд орсон. Айцтайгаа нүүр тулсан. Тийм айцаа бол тэр юм тэнцээ өчнөө хүмүүс ажиллаж байгаа чинь. Би айгаад байна гэд. Тийш Яагаад тий. дэлтэн Ганцаараа тий. шууд зориглол нэг татаал тэгэл шууд за би билээ гэл. Тэгээ нэг бэхлэгээ хийчихсэн л та. Тэр ингээ бэхлэгээ чи ингээ хийчдэг. Тэнгүүтлээ нэг нь унахад бол бөөндөө ингэж унахаар л харагдсан. Одоо бол нэг юм олсонд ингээ бэхэлсэн байгаа шүү дээ. Нэг нь унлаа бөөндөө шууд гэл ингээл үтшиг зүгдэл ингээ юм бэл. Тэгэхээр тасран л гэсэн үг л дээ. Тасран л гэсэн үг. Тэр бол нилээн найдваргүй харагдсан надаа. За тэгээд ерөнхийдөө кино тоож явахд ер нь хамгийн их түшигтэй хүн хэн байв? Жүжигчдээс байв уу? Ер нь ямар хүмүүс ингээд нэг түшиг нуруутай нэг юм хүн байдаг да. Эсвэл Манай нөгөө мейкап хувцсныхан л түшигтэй байсан. Мейкап хийж явахдаа нөгөө мейкап хийгч болохоор нөгөө киноны дүр ингээ бүтээгээд ингээ бас явцсан шүрээ ихчгээ бас киноныхаа мэдэндээ шар үстэй. Тэнгүүтлээ ингээ одоо ингээл зөвлөөл байгаа юм чи бас тэгэл за одоо чадна гэл нуруунд дээр алгатаал явал. Тэр мейкапын баг хувцсны баг л амар түшигтэйс. Бусд нь одоо тэгээ тэргээр юу надтай мантай гэж байгаа юм чи. тийш тий нөгөө өөртөө яа гэж байгаа хүмүүс ингээд текстээ бэлдээл тэгснэ тэнд хоёр хүн ингээл нэг илээ балаа юм шиг юм яриад зогсож чинь тэгэл тэн чинь гэл Гэтэ амар сонин хариултаа нь ер нь одоо би энэ асуултыг асуухаар манайхан гэдэг байхгүй. За нэг кино кастинг гэдэг нэг амарлаг ардын жүжигчин байсан, тэргой байсан, нэг гавьяат тэргой байсан. Тэр хүний түшиг нүмер нөөлөг дунд л энэ дүр гоё болсон гэж ярьдаг байхгүй юу? Мейкап байсан гэж юу гайхлаа шүү. Тэд нар бас тэгэхээр нөө киноны одоо зөвхөн мейкапын ажлаас бүр шал өөр одоо тий ер нь бол одоо жүжигчдийг маш их хурцлж исэн гэсэн үг шүү дээ тий. Би бол манай ер нь арын халд нилээн тийм сайн энийг ингээр бороо жоохон хөлөрсөн. Нэг арын халтныхантайгаа айгүй их тамхилж одоо цагийг өнгөрөөн штэ. Тэнгүүт тэд нар маань ингээд одоо ингээд шаачгаа зөвлөж байгаа юм чи. Арын албаныхан даал ер нь найз бусд нь бол тэнцэж галзуугийн имлэг шиг юм байгаа чи. Микийн жоохон доошлуулах уу ааж? Гайгүй. За. Окей. За Rhyme киног үзэгчдэд үзэх одоо шалтгаан юу вэ? Одоо жишээлбэл би яг одоогор л үзэж амжааг байгаад надад бас нээлттэй урилга ирсэн л те. Гэтэ яг тухайд завгүй байсан учраас. Гэтэ чи намайг нэг за та яг ийм учраас үзэх ёстой гэдэг нэг юм хэлвэл. Бүгднгийнх нь баг анхны кино. Десант хахаас баг бусднгийнх нь анхных нь кино. Тэгсэн ирнэ би ингээд сүулт нээлтээрээ үзэж байгаа байхгүй. Тэгэхэд жүжиглэлт бол бүр юу вэ? Яг ингээд хүн ингээд жүжигчин хүн яг жүжиглэлтэн штэ. Тийм биш бүгд өөрийнхөө юмн дээрээс тоглолт хийгээд өөрийнхөө дүрийг ингээд хөөрхөн гаргацсан учраас тэрийг яг үзэх шалтгаан гэж бодож байна. Тийм тэрийг бол жүжигчид өөрсдийнхөө дүрийг ерөнхийдөө өөрсдөө хөгжүүлсэн гэсэн үг тий. Өөрсдөөсөө ингэж ургуулад одоо нэг хүн байлаа гэж бодоход тэрийг харангуутлаа тэрнтэй ингэж өөрийгөө ингэж нэгтгэнгүүтлээ. Нэг юм хөөрхөн дундаас нэг юм хүн босгоцсон. Дотных нь хүмүүс л юм шиг үлээ. Манай хэдий юм бол миний эргэн тойронд бол над чиг тийм бөөр сүртэй хүн байг. Зүгээр л үнэхээр яг олон кино үзэж ижил бас дүрээ гаргасан. Тэгэл дундаас нь иймэрхүү гаргандаа гэж байгаа л. Халцаах ер нь ингээд кино руу орчвоо эсвэл зөвхөн энэ кинон дэр ингээд зогсчоо юм ярьж байна. Орсон баха. Орсон баха. Амтанд нь орсон бах тий. Гоё юмсан бах тий. Одоо эндээс яг амжилт энэ киноны амжилтаас шалтгаалах яг. Цаатны чи яах их. Гадуур гэхдээ ам айгу сайтай байл шүү дээ кино. Хүмүүс ингэж үзлээ тэгж үзлээ. Над руу бол Rhyme кинон дээр ревю бичээд өгөөч гэж амар их чат ирсэн. Тийм үү. Одоо би харин одоо маргааш л яг үзье та тэгэл нэг энэ нэвтрүүлэгтэйгээ зэрэгцүүлээл бичиж. Тэгтээ сүулт яг юун дээр бичсэн байла? Ямар кинон дээр тэр нөгөө Egg Day-ний кинон дээр бичсэн байсан те. Нөгөө алуурчтай. Тий тэр нөгөө нэг гарах гэж байгаа тий. Би тэрийг харин би яг нөгөө нэг трейлерыг харчаад пүү гэдэг тэнгуүтлээ яг алуурчны ингээд судалсан чинь судлаад бүр юм арьс марсын юу аа. Тэгээ тэрийг харин яг за тэр нөгөө нэг
Music Holic Girl гэдэг охин байдаг шүү дээ. Тийшээ нэ бичээд энэний талаар бичлэг хийвлээд ингээ анх удаа л бичих гэж байгаа юм л да. Бичих гэж байгаад тэгээд болчоо за уусаа хийхээ өрүүл хийх хэлгүй гэж бодоод тэгээ орхицсан байж байгаад юу байсан чинь та өнөөдөр бичсэн ревю бичсэн байнгут нь яг л энэ штэ гэж бодож ирсэн аахгүй. Тэгээ яг за манай кинон дэр үдчихэд хийдгүн бах та гэж яг бодож ирсэн. Маргааш бичнэ заяа. Харин хүмүүс тэгээд ревю яач вэ гэж бичээд ийтэй. Тэр Monsters гэх тэр амир те. Одоо тэр сүүлд гарах гэж тэр Ed Gein гэдэг нь штэ. Тийм. Тэр нөхрөөс чинь одоо улбаалж Америкийн хоррор киноны стори одоо зохиол гэдэг ч юм уу те хоррор зохиол хоррор киноны жанр маань гэдэг бүх юм ер нь бол өөр төвшөнд татсан байхгүй. Яг тэр чинь юм музей үед юм билээ шүү дээ. Өөрөө юм оёдлын машин дээр суудсан. Тэгснэ ингээ хүмүүсийн арсыг ингээд тавьсан. Нурууны ясаар ингээд ширээнийг ирэл хийцэн. Тэгснэ үсээр нь юу хийцэн байлаа. Тэнгүүтлээ ингээд гавлын ясаар нэг жижигэн гавл гинэ. Одоо өрөөний яс ч юм ингээд аваалаад ингээ хийцэн. Тэр музейг нь яг жинхэнэ музейг ингээд би ингээ YouTube-ээс ингээ хайж үзээ. Судалсан чинь яа ёсл нүд тальтран байгаа юм. Тийм нүд тальтран юм байна. Тэгээ одоо тэр чинь нөгөө нэг ээж нь амар тийм нөгөө мухар сүсгтэй тийм хүнд шашинлаг тийм хүн байсан бохоо. Тэнгүүт хүүхдээ багаас нь амар тийм дарамтанд төсөгдөг тийм тийм орчинд өссөн хүүхд өөрөө тодорхой хэмжээний сэтгцийн эмгэгтэй байжгаад ээж нь нас орсон чинь яг жинхэнэ утгаараа маниак болж гисэн баггүй. Тэгээд оршуулгын газрын шарил ухаад цогцснуудыг гаргаж ирж арьсыг өвчтдөг. Тэгээд одоо эд хэрэгтэй яс усыг аваад янз бүрийн зохиомж цүнх мөнхт нөгөө төрөний хэлсэн ширээний гэрэл мэрэл хийдэг. Тэгж явж байгаад бас нэг хоёр эмэгтэйг тэгж алаад арьс мэршиг нүүрэндээ зүүж мүжсэн юм бэл яг бодд түн. Бид нар ээжийнхээ арьсыг зүүцсэн болоо гэж бодсон шүү дээ. Тэгээ нөгөө keep slowly гэлтэй удаан трейлерыг үзсэн чинь юу вэ? Яа хурдан гараасаа. Ээж нь ингээд загинсан чинь I'm sorry mommy гэж амар юу гоостэй. Харваас юу гараад байгаастэй. You're working too fast. I'm sorry, mother. Just go slow and steady. Take your time, sweet boy. Тэгээ тэрний киног би бас айгүй хүлээж байна. 10 сарын 5-нд баг Netflix дээр тавигдах баха. Монголд ч гэсэн ер нь бол бас хэрт хийлэм хэрэгүүд бас байдаг те. Гэтэ хавтас тэрэг гэдэг кино бол тухайн үед бас нэг айгүй гоё байсан шүү дээ. Яг нэг амар хэрэгүүдийг бас нэг хөөрхөн хийцэн те. Яг бодтой хэрэгүүдийг хийсэн юм билээ шүү дээ. Тийм. Аим шиг кино ер нь үздэг үү? Аим шиг киноны бүр хорхоот шүү дээ. Тийм үү? Тийм. Сүүлд юу үзээ? Сүүлд юу үзлээ? Монгол нөгөө нэг юу лээ адуутай кино ч аа. Адуутай кино. Юу лээ өвлжөө фильм бил лээ тэрний хийсэн. Наадам. Нэг адуу ингэ шатдаг. Тэрийг үзсэн. Тэр ямар санагдав? Тэр нэг монгол кинон дэр гаргадаг нийтлэг алдаа нь нэгнийгээ алдаг л. Жохон нэг тийм киног новшин болгоод тий. Бөө юм болоо л тэнцээ ингээл гадаа юу болж гин энэ бидрийг ингээ алах гад байна энэ ингээд намайг ингээд юу авах гад байна ийм юм харагдаад гингүүт бид хутлаа яриад гэл нэг дүр гарч ирэл тэгэл тэгснэ ингээл бид нар одоо ингмээр байна гингүүт тэрийг ингээ алааж бүх монгол кинон дэр ер нь нөгөө трейлер тал руугаа итгэх нөгөө нэг хоррор бүр даваад орчихсон тий хоррор ч нь одоо хамгийн их нөгөө саб жанртай шүү дээ хоррор трейлер хоррор supernatural horror гэл тий comedy horror гэдэг ч юм уу. Тэгээ монголын болохоор дандаа нэг horror thriller тал руугаа ингээд амар их аваад дандаа айгүй их харагддаг тий. Тэр бас гэтээ яг кино бол дайггүй байсан. Надад бас таалагддаг юм тэр нэг нүд нь улаагаад байдсан шүү дээ нөгөө тэрэн тэрэ. Тий. Тэр над жоох хот санагдаад. Тэр нөгөө нэг нүдийн заавал улгаалахгүйгээр үзэгч бол ойлгоод нь шүү дээ энэ тиймчлээ гэх тий. Тэгэхээр тэрийг нэг заавал улаан нүдтэй байлгах нь юм хэтрүүлээд байгаа байхгүй юу? Хууль юм уу ааш? Улаан нүдтэй байлгах нь бэлэн гомь өгöd байгаа байхгүй юу? Ер нь бол тий энэ зүгээр тэрэнцлээгээд хүн өөрөө бодчих юм. Тэрний орон зүгээр могоон нүдтэй болж болно шүү дээ. Могооны ч муурны ч юм уу тий. Тий нөгөө ийм зураасан болж болно шүү дээ тий. Тэгж бас болно. Weapons үзээ юу? Үгүй үзээгүй. Conjuring үзээг байгаа юу? Conjuring арай үзээгүй. Би сүүл Sinners үзсэн. Sinners ямар санагдав? Sinners ихэндээ амар уйтгартай байжгаад сүүлдээ бас л нөгөө нэг юу аагаал. Тэгээ тэр нэг юм нэг газраа ингээд үйл явдал ингээд болоод идэг нь
хитрхи жоохон ядцсан юм шиг санагдав. Би одоо гадны кино шүүмжлэхийн цааш. Гэтэ нэг газраа ингээл бүх ингээл бүр аимшигтай үйл явдал тэгээ гараад ой мой руу явал та тийм шүү. Жоохон тэ машин тэргийн цуугаа зүхтааж мухтаагаад нөгөө зомбинууд нь вампирнууд нь ингээд нэг газар ингээ бөөндөө мэдчихсэн юм шиг хүлээж мүлээгээд нэг жоохон акшн юм байхгүй ингээд тог могон тасрах масрах юм юу ч байхгүй баахан зомби л вампирнууд л гараад тэр нь жоохон сонь санагдсан. Гэтэ яг хөө дэжгүй шүү. Яг гэхдээ ер нь нөгөө гадны киног болвол бас харин ер нь бол шүүмжлэгч гэдэг юм уу сайхан муухай гэж юу ярьж явах хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл нөгөө тэр чин төвтэй тэргөө Монголд бас нэг гаргаж штэ аль биесны эрхтэйгээр бид нар бас энэ ч нөгөө нэг тодорхой хэмжээний зах зээлийг Монголын үзэгчд бүрдүүлж байгаа гэдэг утгаараа ер нь бол бас ингээ сайн мууг нь бол зүгээр хэлж явах хэрэгтэй ер нь бол тэр чин зөв бохгүй юу. Хүмүүс ингээд бас намааг нэг гадны кино бичээд ийм тийм болцсон байна гэхээр чи гадны киног шүүмжлэх хий шаадаг. Джеймс Кэмерон юм уу шүү. Юу гэсэн үг юм чи би мөнгөө төлөөд үзчихэл байгаа юм чин тэгээ сайхан муухайгаа хэлнэ штэ тий. Үзэл бодлоо илэрхийлэх хэрэг байна шүү. Тийм. Байна шүү. За ер нь ямар кино хоббитэй. Трейлер кинонд тийм нөгөө юмнаас зүхтаадаг аль эсвэл нэг тийм зүхтаад ингээд төгссөн. Тийм Mad Max ч юм уу. Тэгээ ингээд түгшээсэн тэгээд юм зүхтаагаалдаг юмд хөөгж байгаа аль эсвэл юмд ингээд хорог ингээд битүү газар мазар ингээд яатсан юм. Тэг би ингээд бага насны драма гэх юм бол бүр ингээд одоо алтал бүр яг тэрнээс бүр хөтлөө байдаг шүү дээ. Нэг юм арсанд амьдаараа гэдэг нэг кино үзчихгүй юу? За тэр үзчихсэн үү та? Арсанд ингээд нэг залуу ингээд сэрсэн чинь амьдараа сэрж байгаа байхгүй юу? Арсанд хийцэн тэгээд тогшоод ингээд юу аахгүй. Хажууд нь гарч идэн утас зипо хийцэн. Тэгээд ус цэвэр ус. Тэгээ ингээд манай хүн нөгөө гэрэл байхгүй болохоор жоохон яг хөө тэгэл хүн паникнд орно л доо. Тэнгүүтээ ингээд зипогоосаа хамаг хүчил дөрөгч байгаа ингээд шатааж байгаа байхгүй. Тэгээ сүүлд ингээд гарч идэн байсныг мэдээд унтраагаад гарч идэн гасаж байгаа байхгүй. Тэгээ уц руугаа ингээд уцаар ингээд залгаад ингээд байршлаа гэл ингээд цагдатаагаа яриалаа. Тэгээ ингээд тэрийг ингээд үзээрэй. Тэр хүн ингээд амьдаараа ингээд авсанд орчих юм бол яах юм бэ тийм үстэй. Гарыг гарч чадахгүй. Тийм шүү дээ. Ер нь нөгөө давчуу зайны тийм траума юу гэж байдаг шүү дээ. Одоо траума гэх юм уу айц байхгүйсэн. Тэгсэн чинь тэр киног үзснээс хойш би бүр юу вэ бүр тэгэл ингээд нөгөө эртний нөгөө хүмүүс чинь нөхөр нь үхэнгүүт шууд нөхөртөө цуг оршуулдаг байсан ч шиг. Тэгээ одоо яаж тэр хүн амьдаараа авсанд тэгээд агаар гүдж өгөх юм уу усгүй болоод өгөх юм уу өсөж өгөх юм уу одоо бүр яг ингээд тарчилж өгөх нь хамгийн аимшигтай. Тэр муминууд ч гэсэн тэгдэг байсан шүү дээ. Яг нэг амьдэр нь хийждэг байсан гэдэг шүү дээ. Шийтгэхтэй амьдэр нь хийгээд яг ингээд боогоод тэгээд ингээд амьдаараа тэгээд хамгийн тэрний нөгөө нэг амар юм одоо ингээд өөрийгөө өгөх гэж гин гэж бодох хамгийн бүр амар байгаа даахгүй юм л тий. Надад тэр нөгөө трейлер тиймэрхүү кино амар таалагдаад. Тэр нөгөө сүүлд солонгос кино байдсан шүү дээ. За баг та үзчихсэн бол нэг юм хөргөччл гуул юм шиг одолдож авсан чинь тэр нь ингээд нөгөө нэг хүн алаад тэгээд нөгөө нэг юуг нь зарж мардаг. Нөгөө бараагийн зарж мардаг. Тэнгүүтлээ ингээд спамдаад тэнгүүтлээ ингээд нөгөө алуурчим цурал алуурчим байж таарад тэр нэг солонгос кино амар санагдсан. Тэгээ нэг юм трейлер тэнгүүтлээ аимшиг кинонд л юм дуртай байна. Тийм инэдмэн кино минонд бол нэг дуртай биш ээ. Тэгээ райм шиг кинонд дуртай байна. Райм бол жинхэнэ зүүн кино шүү. Тэгээ сүүлд бас үзсэн чинь манай кино бол нэлээд цуснууж ихтэй яг аллаг бас мэдээч байгаа. Гэхдээ ингээд нэг юм түгшээл ингээд триллер акшн гэхэр ингээд ер нь л бол би бас яг үзсэн чи бол би бол өөрөө тоглоог байсан бол үнэхээр үзээд гоё кино байна гэж шууд хэлэхээр л. Гэтэ одоо ингээд бодоход биш үү? Бид одоо та хэд чинь фэн бейс амар өндөр байгаа даа штэ. Биднийг яг ингээд одоо яг юм одоо оюутан байх ч юм уу, хай скулд байх ч гэдэг юм уу, тийм одоо Монтаре, Байстоп моп ингээд бид нар бүр тоглолт моголтыг наалгасахгүй за амар фэн байсан байгаа даахгүй. Тэр үедээ бид тэр иймэрхүү кино ингээд нэрээ гарсан ч болоосаа гэж амар боддог гэсэн. Ягаад гэвэл бид нэр ингээд тухайн үед нэг одоо интернет ховор за ингээд сонин дээр ингээд нөгөө мотори памплигийн зураг мөр ингээд ингээд тэр чи хайчилж аваад нэвтэртэй наа тийм бүр амар фэн байсан байхгүй. FM дээр дуун явгууд шууд кассетэн дээр хурааж аваад тэрийг ингээд сонсдог. Тэгээд тэр үед хэрэв иймэрхүү кино гарсан бол бүр бид нар амар үзэх байхгүй. Ер нь бол яг фэн гэдэг утгаар. Тэгэхээр нөгөө одоо
та нарыг сонсдог хүмүүс маш их юм залуучууд ингээ байгаа штэ. Тэгэхэд одоо ингээд энэ яг нөгөө хүсэж мөрөөддөг юм нөгөө артистууд нь ингээ нэг кино тоглолцсон байна гэдэг бол би бол хүмүүс бол амар баярлж байгаа л гэж бодож байна. За түрүүн хоёлаа нөгөө нэг хипхоп кинонд нэг киног мартчих. Чи дууганд болсон нөгөө Братано. Братан ч нөгөө нэг цуврал кино штэ. Тийм. Үзсэн биз дээ бүх ангийн. Үзээ. Тэгээ үзлгүй яах вэ? Тийм замэн гэдэг дунд нь би бол амар дуртай. Би аян өөрөө хийсэн шүү дээ. Тийм үү? Аян би өөрөө хийсэн. Замэн чи миний утсан дээр юу явдаг гэсэн шүү дээ. Тийм үү? Эхлэн амар зэвүүн шүү дээ нэг. Зэвүүн эхэлтэн шүү дээ, тий. Тэр нөгөө юун дээр Apple Music дээр байдаг нь бол шал өөр. Тэнгүүтээ нөгөө би болох нөгөө YouTube-ээс шууд сонсдог. YouTube дээр чи нөгөө нэг төгсгөлийн юмуутайгаа хамт байгаа гэдэг шүү дээ. Одоо ингээд хэдүүлээ өгөх юм биш үстэй. Гэхдээ манай нөгөө OG Pro-гийн хэлдэг үг мөхтэйгээ байгаа тийм тий. Яг нөгөө Apple дээр болохоор яг цэвэр дуун байдаг болохоор би тэрийг амар их сонсдог гэсэн. Тэр тэгтээ дуугийн айгу би бол аян хийчээд тэгээд шууд үг нь нугасаа бэлэн ингэ бичсэн өөр аян дээр бичсэн байжгаад аян шууд хийнгүүтлээ шууд хийгээл тэгэл тахилтыг нэгээл тэгэл мандаа ороод тэгэл шууд киноны дуулгыг л санал ирэнгүүт нь шууд тэгээд шууд байсан шүү дээ. Хипхоп гэвэл одоо гадаадын хипхоп одоо хипхоп кино гэдэг бол жишээлбэл Америкт гэх юм бол ерөнхийдөө бол Hood кино гэдгээр баг явж штэ. Одоо John Singleton найруулагч бол Hood киноны номер 1 найруулагчтай баг. За номер 2 байж болох нэг киног хасах юм бол чам дүр гадаадын кинонуудаас яг юм хипхоп кинонуудаас Swear Out Compton би 15 онд гараад нэг удааг байж хат нь бүр ингээд яг Монгол хадмал тэгсэрнээ англи дээр нь үзчихсэн байхгүй. Манайхан ч нэг юм хипхоп киног жоохон сонио орчуулад дий штэ. Тэгээ би яг сүүлд бол шууд англи дээр нь үзчихсэн. Тэгэхэд бол яа бас Straight Outta Compton бол үнэхээр 2 цаг. Яг жинхэнэ яг хасагдаагүй хөлбөр нь 2 цаг 40 минут гэдэг юм л штэ. 2 цаг 20 минут бүр ингээд яа амар гоё сте. Тийм амар гоё. Тэгсэн чинь тэрэн дээр миний бүр хамгийн амар гомдож явдаг юм юу вэ гэхээр Монголын кино театр Straight Outta Compton гаргааг байхгүй. Хүмүүс үзгүй л гэж бодсон ах баг. Тэр үед юу гарсан гэж? Юу? Transporter гэдэг киноны reboot заяа бүр shit кино театруудаар гарч исэн гээ одоо. Бас Hitman-ы бас шинэ чиглэл гарч гачин кинонууд. Тэгэхэд тэр амар кино гаргааг байхгүй. Яг бол нэг өмнө хипхоп кинонууд ихэнх нь нөгөө фейлдсэн, Notorious-ийн кино фейлдсэн, Get Rich or Die Trying бас фейл тий. Кинонууд нь гоё чиглэлээ мөнгө олоогүй. Тийм мөнгө олох юм аа л яаж аал хүүхдүүд үзэх юм аа. Тийм. Тэгэхэд Straight Outta Compton ч мөнгө сайн олсон штэ. Тэр тэгтээ амар кино шүү дээ. Ice Cube тэр хүүхд нь яг O'Shea Jackson Junior. Тэр бүр юу вэ? Тэр зүгээр л яг зүгээр жижиг Ice Cube шүү дээ. Угсаа аавтайгаа бол амар ээ тий. Одоо бол харах юм бол чи бүр Ice Cube-ийг залгицсан юм шиг харагдана. Амар таргалаад амар муухай болцсон л. Яг Straight Outta Compton ч тухайн үед бас амар маргаан дагуулсан штэ. Нөгөө MC Ren ч эвгүйгээр байсан штэ. Тийм. Тэр түүхийг говьлсан гэдэг утгаараа. Тий. Тэгээ яг гурван гол дүр дээр буюу одоо Ice Cube, Dr. Dre, Easy 3 дээр түшиглээд явцсан. Тэгэхэд амар байсан гарууд нь болохоор 4 байсан бохоггүй MC Ren. Хин DJ Yella бол угаасаа DJ л байсан, өгөлдгөө, дуулдгөө байсан. MC Ren чинь тухайн үед амар байсан бохоггүй. Тэгсэн чинь MC Ren-ийг зүгээр юм Easy-ийг нохоо олгаа ицсан байгаас тэн дээр тий. Тэнгүүтээ нөгөө менежер нь хин блэ? Менежер нь баг тэр кино гараад тэрний шок нь тэр киног үзээ шокроод баг тэгээ нас орсон шүү дээ. Ер нь бол тэрнийхээ нөгөө төд бодлого киноныхаа тилтнээс гарч чадахгүй. Тэндээ чинь тэр нөгөө эсрэг дүр нь баг менежер нь байсан шүү дээ. Тэн дээр бол тий. Suge Knight бол угаасаа ойлгомжтой. Бүх хипхоп кинон дээр biopic кино болгон дээр Suge Knight бол дандаа эсрэг дүр. Угаасаа тэгтээ гоё дүр тий. Тий, угаасаа нөгөө Star Wars-ийн нөгөө Darth Vader гэдэг байдсан шүү дээ. Би Star Wars-ийг нэг ч үзэж байгаа. Нөгөө юм хар багтай нэг юм урт сэлэн барьсан. Тэр чин Star Wars-ийн хамгийн том дайсан байхгүй. Тэрнтэй яг зүүрлэж ярьдаг байхгүй. Хэрвээ Америкийн хипхоп Star Wars байсан бол Darth Vader нь Suge Knight юм аа гэдэг. Tupac-ыг алуулсан хүн гэж бас тийм теори байт юм байлаа. Тэнгүүт бас Easy-ийг бас доох шахсан гэдэг бас тийм теори сүлд гарч ирсэн шүү дээ. Тийм үү? Тий. Tupac чинь бол Orlando Anderson гэдэг хүн буудсан шүү дээ. Тэр болохоор Suge Knight-тай холбоотой гэж
ярьдсан бэлээ. Тэнгүүтээ Easy-г одоо бүр Easy-гийн бүр wiki дээр нь хүртэл орсон бэлээ. Suge Knight доогшихсан, Easy доогшихсан гэдэг тийм бэ тийм билээ. Ямар амар юм бэ? Тийм. Монголд ийм хипхопчдын талаар ийм одоо ийм biopic юм кино хийгээвэл чи хинэр хийх үү? Гинжин байж магадгүй юм байна да. Гинжин нөгөө нэг Ease Lock байхад ерөөсөө хүн баг мэддгүй байсан шүү дээ тий. Тийм. Гинжингийн замнал нь нэлээд урт байх. 7 оноос хойш гэдэг чинь нэлээд урт замнал тулсан. Гэтэ яг гоо гинжингээр хийвэл арай сонирхолтой байх. Тэгээд нөгөө талигаа чидэр гарч байгаа. Дээрээс нь гарна. Дээрээс нь чаачамас хипхопосоо гадна бас хөдөлгөөнтэй шүү дээ. Тэгэхээр гинжингээр хийвэл бас сонирхолтой байж магадгүй юм байна. Гардахаар. Гинжингтэй одоо бас яг prime үе дээр бас яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас гинжингээр яг гинжингээс бүр өмнөх Easy Lock-аас нь хийж мэйвэл өмнөх гэвлөө биш бүр одоо яг бүр юм одоо яг Easy шиг юм домог бүр уул нь яг хав манай киноны продюсер халзаах түшгийн ах хоёр найруулагч түшгийн ах хоёр ярьж илсэн юм билээ л дээ. Хаагийнхаар хийнгээд хаагийнхаар хийсэн бол ер нь бол одоо хийвэл Ice Cool ахаар хийвэл хамгийн оновчтой сонголт баг. Уёхтой почгоос үлгэрний жанр садж боддоасан цаахан мэдрэмж хайр нууцх гоног гүндэр чи хоног өнгөрөхөөс хобор сэтгэл баднаар чи хүний бүрээд амар болох. Тэг ер нь бол Ice Stopper баг хийвэл амар болох тий. Яг Ice Cool дээр тулгуурлж хийх юм бол хамгийн ахлагч гэдэг утгаараа тэнгүүтлээ яг амьдралыг харуулад нөгөө хэд маань бол байжлаадаг supporting actor болоо тий. Тэнгүүтлээ шууд өөрөө яг гол дүр гээд яг зөв. Тэнгүүтлээ хийх юм бол хамгийн гоё кино болох. Тэр баг яг хийх юм бол нэлээд үзэх баха. Манай Rhyme шиг. За тэгээ халзаах бол үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ice Cool ахаар одоо талигач Ice Cool ахаар бол кино би битээр бол яг энэ дээр бол санал нийлж шүү. Би бас яг тэгж боддیں۔ Ice Cool ахтай би бас Хаагийн ахыхаа киног бас нэг үзчихсэн гэж яг бас боддیں۔ Бас амар агуу төвхтэй штэ. Циркийн акробат ч юм байсан шүү дээ. Ер нь бол тийм тэгээ ер нь тэгээ циркт явж исэн. Би бол бүр багаасаа хүүхэд байхаасаа мэддэг хүний хувьд бол амар мундаг хүн байсан. Ер нь гоё ингэж кино хийхээр тийм сонголт нь бол Ice Cool ах юм байна. Ice Cool ахын яг туулж өнгөрүүлсэн замнал одоо эд бужигнаан эд ингээ оровсгай 90-ад он тэгээд 2000 оны үе мүй чи ингээл нэлээд гоё. Би одоо 10 жил тогтоо цагаан сарыг амар хүлээдэг байсан байхгүй юу? Цагаан сар миний хамгийн дуртай баяр эсэ. Гэтэ би цагаан сарыг хүнтэй золох гэж хүлээдэг байгаагүй. Ice Stop-ын тоглолтыг үзэх гэж хүлээдэг байсан байхгүй. Тийм үү? Тийм. Яа тэгвэл Ice Stop-ын тоглолт зөвхөн жилийн цагаан сараар л болдог байсан. Тийм. Тэгээд бид нар яг цагаан сараар одоо яг нөө UB Palace дандаа тоглолтод болдог. Цагаан сараар чинь Ice Stop-ын чинь 2 моёр өдөр бараг хийчдэг байсан баха. Тэгээд тэр бол тэр цагаан сарыг хүлээх үнэхээр том шалтгаан байсан. Ice Stop-ын чинь тоглолтын дээр тэмээ унаал гараад иржсэн нөхдөжтэй. Тэгээ юутгэё мэдхгүй шүү. Сүлжээгээ дуулж яхад төлөө тэмээ унтсан ингээд. Сүлжээг чи бид юу дуулаад байгааг тухайд баг ойлгохооргүй байсан байхгүй яг тэр үед. Тэс чи одоо яг 20 жилийн өмнө байхгүй. 2004-5 оны үед юм уу та тэгэл одоо нөгөө нэг Mary Jane дуулаад байгаа шүү дээ. Тийм тэгээд тэмээ унж гарч иж чинь гэдэг чинь тэд нар чинь нөгөө нэг юм амар тийм өөр ертөнц амар хай төвшний юм сэтгэж ийсэн байх тий. Хай гэдгийг нь тэгсгээл тайлбарлаж байна тий. За ямар ч байсан маш гоё кино одоо Straight Outta Compton шиг тийм маш гоё одоо biopic hip-hop тийм кино хийгээвэл үнэхээр Ice Cool ахаар бол хийн гэдэг бол хамгийн номер 1 сонголт бол энтэй бол хинч марахгүй баха. За манай ибо хамгийн сүүлд ямар кино үзээд нэг сэтгэлээс гарахгүй явда хэд хоног би сүүлд Interstellar-ыг дахиж үзсэн. 2 дугаар анги гарах гэж байгаа гэд. Тэгээ 1 дугаар анги сэргээх гэж дахиж үзсэн. Тэгсэн чинь бас iconic хിവэрэл амар. Тэгээ юм сансар окторгон кино ч бас гоё шүү дээ. Шинжлэх ухааны Martian гэдэг чинь. Тийм Молкогийн бид нар нөгөө анхууштай юу гэрээсээ санаас гардгүй. Бид нар нэг халт нөгөө миний үргэлжлүүлэн үзэх гэдэг дээр юу агаад тэгээ нөгөө нэг
ээжтэй илүү хиндүүлээ энийг хартаа энэ анхуу шиг хартаа гэд. Яс таксины жолоочийг бүр яг хийгээ хийцэн. Дөрөвдүгээр анги дээр нэг дөрөвдүгээр анги ингээ үргэлжлүүлээ үзэх гээ гараад ирсэн. Тэнгүүт нь яг харуулж ирсэн аахгүй. Та тэрийг үзээрэй. Тэр Молкогийн киноос хөөрхөн кино болсон. Анхууш чинь яг юунд ч тоглосон нэг юм зүүн байгаад идэв тийм. Яг нэг юм бодтой яг нөгөө нэг адиах яриад штэ. Яаж ингээ архичдны дүрийг ингээс гаргаад дийнгүү чи бүчнөө бодит юм кейснүүд ингээд тэр архичин энэ архичин гэд ингэж байж ангууд нэг нь ингээл сонгоол ийм үйлдэл гаргадаг тэндээс ийм үйлдэл гаргадаг гэд ингээд сонгоод хийх тэрэн шиг амрах юм байхгүй гэдэг шиг яг дүрийн судалгаа гэж юм амар сайн байгаа байхгүй. Тэг би бас сая юун дээр кинон дэр ингээд дүрийн судалгаа хийхэд бол бас тэр юм судалгаа хийх бас тийм райм дээр яг дүрийн судалгаа хийх бас миний хувьд бол ийм хатуужилтай хүн гэдэг тэнгүүт чинь тийм судалгаа хийх бас хэцүүс шүү. Амар олон кино үзэж байгаа. Тэгээд ямар кино үзснээр санахгүй. Тэгээд би сүүлдээ бүр яг ямар хүн юм болоо. Энэ Кайлш гэж ямар хүн юм болоо. Дотроо бүр амар ингээд. Тэгээд ингээд найруулагч нэг юм хэлээд өгдөг. Тэгээд чи ийм байна гэддэг. Тэгээд би тэр дүрдээ орж чаддгүй. Тэгээд яг ихэнх хувь дээр нь л яг орж чадсан л харагдчихлээ. Тэгээ манайхан бол бүгдээрээ ороод кинонд ороо явчихжаа шүү дээ. Сайн дүр гаргаад зарим нь болохоор шууд өөрсдийнхөө явчихж байгаа. Тэнгүүт тийм юм байлээ. За одоо манай ивент төтгч компани ерөнхий ивент төтгч компани Сөв Медиа платформ байгаа. Одоо гар утсандаа суулгаад бүх төрлийн Монгол гадаад кино үзэх боломжтой. Тэгээд Сөв Медиагийн нэрмжит асуулт. Монголын хамгийн underrated кино болон overrated кино. Аз ойрхон. Хамгийн underrated гэж бодож байна. Нэг хүмүүс них мэддгүй юм билээ. Би бол үзчихэд тэгээд яг нэг TG-ийн дүр яг нийгмийн доод давхраг, дундад давхраг, дээд давхраг гэж харуулж байгаа байхгүй. Тэр их давхаргууд яаж хоорондоо ингэж сөлбөлцөж байгааг харуулж байгаа тийм төрлийн кино байлээ. Тэгээд тэр хүүхэн одоо тэр давхаргуудаар аялаа яваад шүү дээ, тий? Индра юу? Йоо тэр би бүр жинхэнэ чи яг тэн дээр яаж исэн нь лалрын байсан тий өөр уур хүрээд бүр яагаад чи нэг юм тухайн үед Аз зорихныг үзэж яхад юм найз хүмүүнтэй байсныг хэлэхүү тэгэл нөгөө найз хүн яг тэгж явж байгаагаар төсөөлт юм билээ шүү дээ. Тий, яг тэгж төсөөлж байгаа байхгүй юу? Тий. Яг тэр Индрагийн дүр байгаа шүү дээ. Тий. Тэнгүүт яг тэгж төсөөлөх юм бол төсөөлөхөд бүтэл ингээд уур хүрээд байгаа. Уур хүрээд. Тэгэл ингээл тэгээ одоо бол яг тэгж л яаж байгаа юм л да. Түнсэл бол тухайн үед үзэж яхад бацаан үгүй ойлгох тийм энэ нэчко ингээл явж ийн гэж байлаа. Тэр underrated кино бол тэр шүү Аз зорих шүү. Амар ер нь бол надад яг тухайн үед би өөрөө яг нэг 20 настай нэг юм яг л нөгөө юм хайр дурлал тэр шатцсан явж исэн үе шүү дээ. Тэнгүүт тэр хүүхнийг хараад би ингээ бүр өөрөө ирэхгүй бүр ингээ эмхтэн үнийг үзий ядах бүр юм үрээ тавч төсөөлөд юм л да орлуулсан бодоод. Тэгээ тэр хүүхэн чи өөрөө тэр Индра чи өөрөө ингээ тэр баян хүнтэй явуулдаад машин тэрийг авахуулаад одоо ингээд гусуулаад яваад байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө сэтгэл нь тийжээдээ байгаад байгаа хөөхгүй хамгийн муухан тий. Харин тийм хайртай шүүгээд ингээд өөж мөлөө тий. Тэг тийж төсөөлт гэх юм л тэнгүүт амар муухай сан. Яг тийм байхгүй л тий. Тэгтээ хүн ихтэй хүн бол тийм үзнэ дараа бол жоохон травматай болдго юм л. Тэгээд яалтч тэр кино ингээд сайн болсон байгаа. Чи тэр хоёуланд нь ингээд бас тодорхой хэмжээний травма өгсөн байгаа юм тий. Тэгээ яаж яхад Индра гэдэг найз охинтой байдаг. Тийм үү. Өөрөө хипхоп ч юм байдаг. Тэнгүүд бүр юу яг яана би арайчтэй гэж тэг ингээд сүулт ингэж аваад тэнгүүд арайч тийм байхгүй те. Кино штэ гэлөө. Бэштэй арай хитрүүлж би ингэж юмэг ургуулan бодоод байна да гэж ингэж хайж байгаа байхгүй. Тэгээ угаасаа яг травмата жоохон жижигхэн юм болгонготлоо тэгээ орчиж байгаа юм л. Тэгээд сэдвтэй орой тий хоёлаа. Тий. Дуунаас гоё кино тий. Тий, цорын ганц гэдэг дуун гоё. Гоё киног нь гоё. Тэнгүүтлээ тэр нөгөө нэг ихийн уянгаа хөлөө. Инх зол тийм тий. Уянгаа хөлөө да би одооч мартаж чадахгүй нэ.
би тэр дуу амар гоё дуу. Тэгээд юу Тэрүүн штэ тэрвэрлдэг тэр нөгөө дуу, тий. Luminoгийн дуу. Luminoгийн бааж яхахын дуу. Ихнийх чинь байгаагүйгээс байхаас илүүгээр тийм дуу бас байдаг юм уу те? Тийм, тэр чинь Тэрийг нь 3 4 осттой тийм кино. Хамгийн overrated. Гэтэ бас хипхоп тэр чинь бас шингээцэн тэр чинь. Ингээд одоо тийм миний чи эдэн гарууд өгдөө юу хэмээн мэн ингээл арц марц үнэ нэмц ингээд хипхопч тулгаа их гээл явж ингээл. Тэгж мэгэл тэр мэр амар гоё тийм. Тэр нөгөө нэг рэп батл болд нь штэ. Тэгсэн чи тийжиг нөгөө зодчдаг те. Ер нь тийм юм байд юм уу тиймэрхүү юм? Одоо тийм байхгүй л ялгцсан бол ялгцсан шүү дээ. Тийм штэ те. Тийм. Гэтэ тэн дээр ингээд нэг зодцсон чинь би яг тухайн үед нөгөө нэг яах нэг рэп батл мат гэж Монгол байдгүйсэн штэ. Нэрэл нэг тиймэрхүү юм болдог юм баг гэж тухайн үед бодож ирсэн байхгүй нөгөө. Энийг нөгөө доош нэгэд хахаар нөгөөх нь уурлаад нь штэ те. Тэр бол арай яг 8 он 7 оны тим шийдлэх. Одоо 12 оноос хойш Trap Team-бэ өгдснөөс хойш ер нь тим ойлгодог болсон тий. Яг. За, Эбогийн хувьд хамгийн underrated кино бол Аз ойрхон кино. За, энэ киноос өмнө нь underrated дээр бас нийт дурдчихжээ. Фантастикийн номоо бас дурдчихсан байна. Тийм үү? Тийм. За, одоо overrated кино. За, Эбогийн хувьд бол нэг shit кино байгаад идэг. Тэгтээ хүмүүс амар сүртэй яриад эсвэл маш их хүмүүс тэрийг дурлаж үзсэндээ бас харамсаагүй ч гэж болох. Энд чинь нөгөө Эбогийн хувьд юм чинь. Тийм, Марда юм. Марда юу ч болоо та. Миний хувьд бол underrated. Үгүй underrated гэнэ overrated. Хитрхи их үнэлэгдсэн. Бид тэр нөгөө яг уу кино театрт үзээгүй ч гэсэн кино театрт үзсэн манай найз нөгөө эмээ ээж мэж энэ киног үзмээр байна. Энэ юм түүхэн кино гэд дагуулж яваад манай найз үзүүлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь эмээ нь хөрхий юу үзчих вэ миний хөөгээд тийж гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ би ч гэсэн яг үзчихэд энэ яг юу үзчих вэ гэж бодсон. Яг одоо шүүмж хэлмээргүй л энэ. Гэтэ яг юу үзчих вэ? Ямар логикийн алдаатай юм бэ л гэж бодсон. Наад ингээд юу байна амар гоё байна. Би нөгөө нэг яг киноныхантай ингээд яриас ухаар overrated ерөөсө хийлж чадахгүй ингээд хөлсөн чихраал ер нь ингээд нэг амар бэргээтэй байгаад идэг байхгүй юу? Тийм тэр чинь нөгөө нэг яг салбарын хүмүүс гэтээ подкаст чи гол зорилго бол угаасаа кино шүүмжтэр суурилж явдаг учраас заавал хэлхэл өстой ирсэн болвол те нин уугүй л ах. Тийм нин уугүй хэлэх өстой. Тэгээ сүүлд одоо бараг л нэг shit кино минь дээр нэг 3 4 одоо Помегити нам 3 морч гэдэг юм уу те нөгөө муушиг 5 гар тоглох албагүй ч гэдэг юм уу бараг тэрийгэ бэлдээд ирдэг болцсон байлээ. Тэр нь жоохон харамсалтай нөгөө амар хямдхан сонголт тахгүй зөрөгтэй уг нь хилүүл уг нь бүр илүү гоё. За Марда анх удаага overrated дээр орж ирж шүү. Окей. За авлаа. За одоо хоёлаа гоё жүжигчдийн талаар ярина. Мэдээж кино гэхэр чинь бол киног амжилуулдаг хүмүүс бол мэдээж яг дэлгэцийн фронт дээр байгаа жүжигчтэй тий. Эбогийн хувьд бол хамгийн дуртай одоо 5 жүжигчин нэрлэвэл Монгол жүжигчдээс. За номер 1-т бол фантастикийн Барслав гах. Номер 1-чтэй бүр. За яагаад? Яагаад гэвэл тэр хүний гаргаж байгаа тэр харизм тэгээ дээрэс нь тэр эсрэг дүрийг гаргах хамгийн хэцүү гэдэг байгаа шүү дээ. Хамгийн хэцүү юм чи эсрэг дүр. Тэгээ тэр нөгөө нэг зүрхний хилэн дээр гаргаж байгаа тэр дүр. Тэр нөгөө нэг манжин хааны дүр. Тэгээ дээрэс нь тэр нөгөө яг уу 37 дугаар тоочч тэр эсрэг дүр юм шиг харагдаж байгаа ч гэсэн манай талаа байдаг. Тэр нөгөө лутаагийн дүр. Тэгээд өөр чин тэр зураа дээр гарч байгаа галзуу ганагийн дүр. Тэгэл ёо барсаахын тэр яагаад амар. Юу барсаах нэрээ. Тэгээд хамгийн гол нь Тамира өөрөө барсаг яг юм зөв юм дээр тавьж чаддаг те. Энэ хоёрын нэг юм хоршил гар нийлж байгаа байдал нь амар сайн байгаа таахгүй те. Барсагийн оронд одоо жишээлбэл тэр лутаа дээр бол жишээлбэл хинч байт юм те. Өөр нэг жүжигч одоо ганчууч гэдэг юм уу байсан бол зөхгүй те. Тарианч зөхгүй. Бүх юм зөхгүй те. Тэгэхээр ерөөсөө нэг барсагийн бүтээсэн дүрийг өөр хүнээр бид нар ямар ч тийм төсөөлөх юм аргагүй тийм боломжгүй болтол нь тэгж дүрээ бүтээдэг те. Гоё сонголт байна. За барсаа. За хоёрт нь ундрмаа. За
Юу фильмийн ундрмагч аа. Тийм ундрмаа. Гэж жүжигчин ундрмаа. Тийм. Тэр нөгөө юун дээр хөрштэй нэг юм кино байдсан шүү дээ. Саяхан бурхан болцсон нэг ах байгаадсан нөгөө ах тэгээд дээрээс нь нөгөө жүжигчин дүлгөөнтэй тоглодог нөгөө юм хажуу айлч лөө. Тэгээд тэр мөрөн дээр ингээд нэг юм жоохон ядруухан ингээд нөхөртөө ингээд зодвол аригч нөхөртөө байж байгаа ингээд цутаагаад ингээд явж байгаа. Тэгээд амьдралаа ингээд яг уу ингээд үдий зэрэгтэй нэг жоохон ингээд нэг үлгэн салхан ингээд өнөө маргаашаа ингээд юу яаж байгаа дүр тэгээ ингээд single ladies тэр гаргаж байгаа тэр дүр яг тэр эхний нэгээс хоёроосоо лалрын болцсон л тоо single ladies гэхдээ эхний гаргасан тэр эхний тэр нэг ганц бие эмхтэн тонж монж байгаа тэр дүр тэгээд хүүхэд бацаан бахт байсан тэр хошин шогийн тэр нэг янз бүрийн хартаа ихнэр ийм зүүн тэр дүрнүүд нь бол ундрмаа их чиг ялч 2 дугаар байранд оруулахад хүргэлээ гэж. Ер нь амар гоё тийм гоё энерги өгдөгтэй дүр. Дүрээс нь эмхтэй юм шиг санагддаг шүү. Гал цогтой тий. Тэр нэг юун дээр амьдралог үлээ биш амьдралог биш шүү. Улаан цэцэг үлээ нэг кинон дээр тоглолт. Өөрт нь өстой ерөөсөө зохиогоо тэр дүр. Ерөөс тийм дүр тогломооргүй юм байл ийм гал цоггүй эмхтэн дүр тоглосон байхгүй. Тэр нөгөө хиний утул гээд түүхэн хүний дүр тоглосон. Тэр нөгөө юуны үлээ нөгөө мэдгүйгийн хийсэн нөгөө Япон зохиолтой кофе юу лээ ямар кафе зүүдний кафе зүүдний кафе дээр дүр гаргасан дүр нь бол үнэхээр зохгүй л л дээ яг гэхдээ яг ихч болоод зохицол дүрээ бол төгс идэм ба тийм бол цаачин бол амар ид. За 2 дүр жүжигчин. Тийм. За 3 дахин гэдэг чинь за хэн байж болох вэ? Кофе шинээр усан чинь бүр жоохон салгалаад нөгөө юу. За тэгээ битээс нэг усыг гээд нэр чи салгалаад шээ. За юу тэр орн бодчихъя. Гэр бүлийн хайрлын гэрлүг брэнд. Жүжигчин золбот. Бүхий л одоо байр суурьтай, намтай, генералын дүр, аавын дүр, эсрэгч дүр. Яг хөө тэр нөгөө 30 дор тооч тэр нөгөө хиний дүрийг гаргадаг, эсрэг дүрийг гаргадаг тэр нөгөө юу болвол үнэхээр өөрт царайнд характеранд нь бол зохиогүй л дээ. Яг хөө гаргасан л хэлээ бус дүр нь бол гаргасан л хэлээ чи гэж миний бодлоор бол тэгж бодож байгаа дүгнж байгаа. Яг хөө тэр хүн бол мундаг хүн. Гэтэ эсрэг дүрд бол үнэхээр бас арай л охин болохгүй. Царайн гэх юм уу? Дотроо юм зөөлөн юм хүн харагдаад байгаа байхгүй юу? Зөөлөн байгаа байхгүй. Зөөлөн юм аав би ингэчихэд хүү гэхэд заац тэгээд энийг хөө гэдэг тийм дүр байгаа байхгүй юу? Тэнгүүт ялчгүй эсрэг дүр гаргаад ирсэн чинь ялчгүй юу байхгүй л. Тэнгүүтлээ миний араас дөрөвдүгээрт нь болохоор шууд 4-5-т болохоор шууд нөгөө хин хоёр орчиж байгаа. Нөгөө Төмөр хоёр тэнгүүтлээ Төмөр Баатар. Ах トゥ хоёр орж ирж байгаа. Амар юу ярих юм байхгүй. Тийш тий. Бүр ингээд тэр Төмөр хоёргаа бол тийм юу юм бэлээ л дээ. Багш хүн. Тэгснээ ингээд яг хөө ингээд зааж мааж байгаа штэ. Ингээд баг хүн сурагч нар ингээд айж байгаа штэ. Тэр хүний харцсан юм яг ингээд гал ингээд төөнж байгаа юм шиг шууд дэлгэцний цаанаас ингээд мэдрэгддэм бэлээ. Шууд ингээд үзэхэд л ингээд мэдрэгдээл. Тэгэл нэг юм сцен бүр яг сүулт үзэж яхад 30 дугаар точкийг үзэж яхад бол над тийж юу байсан. Алтан гэл зөөн гэл тэгдэж штэ. Нэг юмыг хүндрүүлж боддог хүнд бол хэцүү. Гэхдээ энэ бол амархан ажил. Гэснэ ингээл тэр чинь ингээ өөрийнх нь төрсөн хүүхэд биш байгаа штэ. Чи нэг маш зэгцтэй маш нямбаа хийн шүү. Гэл ингээл тэгэл тэр сцен тэгснэ ингээл ёо гэл тэр хүн болвол шууд 4-т орно. Тэгээд ах нь бол 5-т орно. Тэгээд нөгөө нэг 5-т орж байгаа тэр Төмөр Баатар шалтгаан нь шүү дээ те. Нөгөө юун дээр
би багтаа тэрийг амар дуурайх туртай байсан аахгүй. Нөгөө юу штэ те. Юу түлээ. Тэр чинь ямар кино вэ? Боолын гэрээ дээр нөгөө компанийнхаа нөгөө мөнгө ингээд баатар хөө зээлцэн гаднаас орж ирээд ингээд ингэж байгаа штэ. Шууд харизмаа ингээд мэдрэгж байгаа штэ шууд. Тэгснэ ингээд нэг юм сцен үүдэн штэ. Шууд ингэж зодож ирсэн маа гэж ирсэн. Шууд би ээжигээ алдвал ойлгохгүй. Хорвоогийн жам. Энэ бол хорвоогийн жам. Харин мөнгө алдвал би ойлно. Намайг ойлуулсан хүнийг би гэж цаах юм ингээ хайгаад тэгж тэгжсэн аа. Ингээ дутж байгаа тэр бүр юу вэ бүр. Тэгээ тэрийг би ингээ хүүхд тартаа ингэж гэрийнхэндээ ч юм уу хамаатнуудаа дөөрэж үзүүлдэг байсан аахгүй. Тэр бол амар шүүнээр. Миний топ бол тийм байна. Тэр яг шинэ саяны хэлдэг сцен тэр үг угаасаа бүр тухайн үед бүр амар хит болсон тий. Амар сонин нэр үнэн байгаа тохх тий. Тэр хүн яг тэр дүр бол яг тийж бодож байгаа гэдгийг тэр текст бол байгаагүй бах зохиол дээр. Тэнгүүтлээ тэр хүн яг дүрээ гаргах шууд момент дээр яг хүн энэ бол жам хороогийн жам бол жам. Гэтээ мөнгө алдах бол жам биш гэдгийг ойлгоцсон байгаа байхгүй. Тэнгүүтлээ шууд тэр хүнийг нүдж байгаа. Тэнгүүтлээ тэр нүдгтээ ингээд юм хайдэн штэ ингээд багш нар ингээд балаа ингээд шууд маллуур ингээд чи яах гээд байгаа юм бэ ингээд очихоос залхуу нүрээд ингээд шиддэг үстэй. Яг тэрнтэй адилхан яг тийм харизм гаргасан. Тийм харизм гаргасан. За окей. За шилдэг 5 жүжигчин бол өстой үнэхээр гоё нэрлэлээ. Бүгднтэй нь би бол амар санал нийлж чинь. Тэгээд бас дундуур нэг эмэгтэй жүжигчин орж ирсэн бас баярлаа. Хүмүүс дандаа эрэгтэй хүн хэлээд идэв шүү. За окей. Одоо тэгээд подкастынхаа уламжлалт асуултыг асууна. Хоёлаа гэтээ хооронд нь зайтай асууна. Эхлээд би Монголын хамгийн шилдэг 5 кино Ебогийн хувьд гэхдээ бас 2000 оноос хойш кино. Хоёлаа алтан үеийн киног бол алтан үеийн кино мэдэхгүй шүү дээ. Тий. Өөсө кино алтан үеийн киноноос асуусан ч мэдэхгүй. Тий. Би түрүү нэг гадаа явжаад Ебоос хэр Монгол кино үздэг гэсэн чинь би бол төлбөрөө төлөөд үздэг байнгын үзэгч гэж хэлсэн. Тэр бол надад амар таалагдсан. Яагаад гэвэл хүмүүс би Монгол кино үздэггүй гэж тэгээд идэх байхгүй юу. Үзэхгүй бол яаж хөгжих вэ юу вэ те. Тэ дээрэс нь угаасаа үзэж бас ингэж шоолж бас таашаалах гэж байгаа шүү дээ. Шимтэж гоё таашаалах бас илүү шоолж ямар ч лалрын новшоо ийцэн бэ гэж шоолж үзэж байгаа шүү дээ. Ебогийн шит 5 кино гоё явах юм шиг байна шүү. За топ бас авыг хэлж болж байна бүр. За. Топ 10 гэ топ 5 шилдэг кино юу? Ебогийн хувьд. Нэгт бол 37 дугаар точк. Маш сайн зохиолтой, маш амар. Яг уу за уучлаарай Тамира ахаа. Гэхдээ би яг үннийг хэлэхгүй болохгүй. Эхний нэг хэсэг нь бол Peaky Blinders шиг санагдсанаа. Тэгээд шууд юу болцсон аахгүй юу? Нөгөө тэр чинь нөгөө Орс нөгөө бригад болцсон аахгүй юу? Бригад маркийн болоо явцсан аахгүй юу? Тиймэрхүү тэгж санагдсан ер нь. Гэхдээ яг уу тэр бол үнэхээр Монголд байгаагүй. Би бүр хүлээж бүр ингэж үздэг бүр ингээд. Нэгд өдрийн өглөө боллоосоо за нөгөөдхөө үзсэн юмсан ингээд. Тэгээд бүр хүлээж үздэг гэсэн. Гэтэ яг жоохон иш татсан байж магадгүй. Тэгтэл ер нь бол нэгт бол 37 дугаар точк. Уучлаарай 37 дугаар точкыг ярьж байгаа дээр зүгээр хальт нэг юм л чинь монголчууд ер нь яг сонсох нэг сонсно үз трейлер дээр амар анхаарахгүй байгаа. Одоо 37 дугаар точ дээр ялалт үхчихдэн штэ. Тий. Үхсэн чинь дараагийн анги нэг бүтэн нэг ангид кино гарсан штэ. Хамгийн сүүлийнх юм 21 анги юм уу? Киноны чинь трейлер дээр нь ялалт амьд байгаа нь гарчдаг байхгүй бид нар бүтэн киногоо үзэхээс өмнө тэнгуут нөгөө нэг бүтэн киногоо гаргаагүй байжгаад трейлерээрээ спойлер таачиж байгаа байхгүй тэгэхээр нөгөө трейлерээ хийхдээ юм бити спойлерж байгаарай гэж хэлээ да Монгол киноны трейлерүүд чинь бүх юмаа дэлгээ хийчихдээ штэ жоохон ч гэсэн нууц юм үлдээл дээ яг нэг киногоо бүтнээр үзэхэр трейлерийг нь л сунгаад үзчихэж байгаатай адилхан болоод байгаа шүү за окей 37 дугаар тач хоёрт 80 солиот яа, солиотой гэнэ. Баг багт бүр юу вэ? Энэ хүн нэрээ галзуурсан юм болов гэж жинхэнээсээ галзуу юм бах та гэж ойлгодгүй үзээд дүүсэн байхгүй. Тэгээд тэснэ ингээд тойл мойлонд хараад ингээд юм яриад тэр хүн ингээд өөрөө өөртөө зөрчилдөж тэмцэж байгааг юусэн мэдгүй хүүхэд багт энийг
Тэгснэ ингээд хэрвээ сайхан амьдарч байвал гэд тэр Инээж хэсгээс ойлаад. үзээд инээж минийгээд амар тэр хүн ингээ өөрөө өөртөө тэмцээд яваад байгааг ерөөсөй ойлгохгүй бацаан бах тэгж үздэг байсан. Тэр бол сүулт үзэхэд бол ихнэр нь ямар муухай юм бэ. Тэгээ өөрөө нөгөө өөдөөс шийдсэн ч болоо өөрийн талаар тэр хэрчээр хүн болгонтой тэгж хүн бардамнал хит их бардамналаас үүдэлтэй өөрөө өөртөө лайд удаж байгаа тэрийг бол харуулсан юм л. тий. Бас л өнөө цаг үед ч ховор кино штэ ер нь бол тэр 20 жилийн өмнөх кино тий. 22 жилийн өмнөх кино юм уу да тий. Тийм нэлээд бүр жоохон багт гардаг байсан шүү дээ. Тий. Тэр нэг нэлээд сайко нөхөр харагдаад байгаа штэ тий. Тухайд. Тийм. За ноён солиот гоё сонголт байна. 3 дугаарт Лардма. За Лардма анх удаа орж ирж байна. Лардмаг би бодохдоо бол яа ийм хүн бодит амьдрал дээр байдаг болоо ер нь байгаа да. Бага. Тэгээ би 17 онд нэг охинтой уулздаг байж хахад тийм найзлуутай байсан шүү дээ. Найзлугаас салцсан тэгсээр найзлуу нь тийм байсан гэсэн шүү дээ. Тэгээ одоо тэрнтэйг амьдарч байгаа гэдэг хамгийн аимшигтай. Үу ямар аим. Нөгөө тэрэндээ өөрөө дуртай болчт юм шиг лээ. Тийм гаж юмда ингээд шиндээ ингэж байж байгаад тэгээд тэр нь байхгүй болчингууд ингээд өгүүлэгдэдэг тийм төрлийн болчт юм шиг лээ. Өөрөө юм жоохон маанагд болчт юм шиг лээ. Тэнгүүтлээ ингээд миний ингээд нөгөө сүулт нөгөө навчаа хичээн тэр нөгөө нэг ийм ярилцлагыг ингээд нөгөө бааж ялтыг үзэж хахт нэг юм эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн нэг юм төвгээд жижигхэн юм нэг подвол руу ингээд орсон юм байна л да. Мань хүн. Тэгээ ингээд орсон чинь ингээд нэг юм яг нэг нийгэмлэг маркийн юм уу да. Тэгээ ингээд орсон чинь нэг юм ийм зузаан юм материал байсан гэж байгаа байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн. Тэгээ тэдний ингээд уншсан чинь нөгөө л нэг л юм аярдаг. Бүх хүчирхийлж байгаа хүмүүс нэг л юм аярдаг. Нэг л үгээ хэлдэг. Нэрийг хэлэндээ гэдэг. Ингээд тэр чинь бүтэн ийм нэг шот явдсан шүү дээ. Тэрийг үзчихээ пүү. Яг найз нөхдийн хүрээнд танилын хүрээнд бол тийм юм байдیں۔ Гэхдээ эмгтээчүүд нь өөрсдөө тийм дуртай болчт юм бэл. Амар тэнэг нь. Тэгээ тэр Лардма бол надад бол ёо би бүр хизээч ийм хүн болохгүй гэд бодоо бүр ингээд бүр айд шүү дээ. Би гэхдээ одоо Лардма гэснээс би одоо яг нөгөө Тэдигийн яг уртлын нөгөө нэг нүдний шилмэл зараад байдаг уртцагаан Тэди хоёрын голын замаар би ингээ нэг найзтайгаа явж исэн бохгүй. Тэгсэн чинь нэг юм түүхээ ажилтны ихнэрээ бүр амар зодж исэн бохгүй. Яг миний нүдэн дээр. Тэгэхээр би жоохон халамцсан явж исэн юм а. Би очоо шууд нөгөө түүхээ ажилтныг шууд цээжинд нь тэрээ тунгаацсан бохгүй. Тэгсэн чинь ихнэр л намайг ингээ барьж исэн юмараа шууд би бүр арайч тэгж бодоо үзчих тас гээл явчихтэй. Би бүр гайхаад юу вэ би өмөрөөд байгаа штэ тий би тэр ихнэрийг л өмөрж байгаа штэ. Гэтэ тэгэхэд би юу гэж утсан бэ гэхээр нөгөө ир имийн хооронд илжиг бүүж ороод гэдэг үг чинь яг анх удаага би ойлгосон бохгүй юу. Зүгээр л гэр бүлийн асуудал юм байна л гэж бодсон. Тэгээд Монголын эмэгтэйчүүд өөрсдөө нэг юм сонин тэр сонголтоо хийгээд байгаа юм байна даа л гэж бодсон. Зарим нэг хүмүүс нь тийм дуртай болчт юм шүү. Би тэгж л ойлгосон шүү. Амар сонин. Лардма кино. За окей. Бас амар том мессеж өгсөн кино тий. Энэ бол эмэгтэй хүмүүс бол бас эхнээсээ ер нь жоохон анзаараа тийм токсик ер нь нэг тиймэрхүү байдалтай байвал тэгээ цаашаа тэгээд үргэлжлэхгүйгээ эртхэн шийдэхгүй л тэгээд лардмаа л болох юм байл шүү дээ ер нь тий. Тэр нэг зөө өцс өгдөн шүү дээ төрсөдрийн билэг билүү тий. Тэр бүр арай л амар тий. Гэхдээ ингээд юу штэ ингээд түгжээд ингээд гээд түгжээ авчдаг. Тэнгүүтлээ ингээд уцаар ингээд ярьж яхад нь цаана нь ингээд утсын ингээд давхар ингээд чагнацснаа ингээд сонссноо ингээд тэр хүнийг ингээд тэр жүжигчнтэй би ингээд таарах болгондоо тэр жүжигчнээс ингээд айдэн ш тэр харцыг мэдрээд хичнээн сайн аавын дүрд ингээд нэг юм сүулт нэг юм кино тоглолцсон л гэхдээ ахгүй гэс тэр нь л харагдаад нөгөө нэг юу за тэр ч яах вэ тэгээ нэг яг тийм хүчрхийлэгчийн дүрийг бүр хитрхи амар тултал нь гаргацсан. Тэр нөгөө нэг галтгоондоо ингээ юм хийгээ байжсэн чинь зүгээр нэг хүнтэй ингээ юм яриа байжсэн чинь нэрийн хэлэндээ оцсон нөгөө гэж хашгирч машгирч байгаа. Тэр ингээд бүгд нэг шот штэ тэ ингээд боогоол тий. Тэгснэ ингээд нэрийн хэлээд за би зүгээр би яах ч вэ гэж бүр ингээд тийм амар
Тэр хүн зүгээр тэрийг амар тултал гаргацсан. Би ахыг ингээд ямар ч киноноос үзсэн. Тэр хүн л ингээд харагдаад байгаа юм. Яа. Надад одоо тэр кино нэг албан ёсоор биш шүү. Албан бусаар амьдралын нахаа гэдэг кинотой холбогдсон юм шиг санагддаг. Чи амьдралын нахаа үзчихсэн үү? Гүү тийм ямар кино. Амьдралын нахаа дээр Төмөрбаатаргүй одоо аав нь гэрэлс одоо тэр Лардмагийн гол дүрээ тэр ихтэй жүжигчин гэрэлс хүүхэд нь болдог байхгүй. Төмөрбаатаргүй архинд ороод өдөр болгон гэр бүлийг хүчрхийлгээж хүүхэд мөхтэй зодддаг. Өвлийн үүтэнд бандажтай гадаа гаргаад тавхины акурк түлэгдэг тийм амар кино дээрийн алтан үеийн кино байхгүй. Тэнгүүт гэрэлс гэдэг тэр одоо яг жүжигчнийх нь нэрээр нэрлэж байна. Тэр хүн буруутай юм шиг санагчлаа. Тэр дүр одоо хүчрхийлүүлдэг байсан хүүхэд том болоод хүчрхийлэгч болоод Лардматер хүчрхийлэгч болж байгаа юм шиг тийм одоо найруулагчийн нэг тийм шийдэл гэх юм уу тийм байгаа аахгүй хэдий хоёр нэр нь таарахгүй ч гэсэн тэнгүүт амьдралын нахаа дээр нөгөө аригч хамгийн сүүл дууж байгаа архиа шидэд өөрийнхөө охиныг оноод охиноос ингээд цусгараад баг өгөхөд дуустдаг байхгүй юу. Тэгэхэд Лардматер манер төгсөлд нөгөө нэг юу өөрийнхөө хүүхдийг алаа ичдэж шүү дээ. Тэгэхээр нэг юм хоорондоо юм холбоотой байж золбчдээ шүү дээ. Тийм, кроссовер байж болох үс юм хоёр. Тийм байна. Юу байхгүй. Тэгэхээр киног үзэх хэрэгтэй байна. Амьдралын нахаг нэг үзээрэй зэ. За, Лардмаа. За 3 4 дахь кино. 4 дээр явж байгаа лөө. Одоо 4 дахь нь. Орхитос. Йоо, чи ямар амар кино хэлтэй. Йоо, би жоохон жир хийдэж шүү. За, амар тийм юм тухайн үед хүүхд байхдаа ямар амар юм бэ гэж бодсон ирнэ. Тэгээ орхицсан байгаа байхгүй. Тэгээ одоо бодонгууд бүр амар ингэж дип орж байгаа юм орхитос байгаа байхгүй. Тэр ингээд тэр хүн зүгээр ингээд бас л бодит кейс байгаа байхгүй. Кейс дээр тулгуурлаад ингээд хийцэн гинэ. Тэр эрэгтэй хүнд тэр хамгийн буруутай хүн бол тэр хүүхэнч биш. Тэр аав нь байгаа байхгүй. Зүгээр л ингээд доотгоо захирч чадаагүй гэр бүлээс гадуур харилцаа гацсан. Тэг харимч баг асрамжинд өгчийгээгүй тэгээд юу асан их юм. Тэгтээ тэр хүн эмхтэн хатурх тэр отгонт цэг гээд ихчигдээ сүулт нь тэр кино гарснаас хойш бүр амар бүлээдсэн билээ шүү дээ. Тий. Тэгж бүлэдэл нь тийм амар дүр гаргаад тэг бас тэр нөгөө нэг дэвтрийг ураа хийцэн гээд дүүдтэйгээ зодтолж байгаад юу ацсан чаа намайг зодоод ингээд дөнгөдлөө ингээд ойлаад ингээд очиод хотлоо жүжиглэнгүүт тийм жүжигчин бацаанууд байдэн шүү дээ нэг юм худлаа. Тэнгүүт нь очиод чи юунаа мухаарад байгаа тэр бүр ингээд яг жинхнээсээ юм шиг ингээд тэр нөгөө орхон тул гэдэг баха тий тэр охиныг ч гэж байгаа одоо ихчиг тэр юу тийм багтаа тийм амар жүжигчин байсан байдаг наасан зүгээр зүгээр л тэр бүр зүгээр бүр амар ингээл жинхнээсээ бүр яг ингээд нүдэнд нь өлмөс цэглэж мэлгэнэ өрөвдлээ тий бүр өрөвдөл тэгээ бүр ингээд зарим хүмүүс ингээ ард ингээд би нөгөө хар хоринд нөгөө өвөө эмээ дээр амардаг байсан бохоо. Тэр чинь өвөл яг гарч исэн бахаа та. Тэгээ цагаан сарын үе ирчлээ. Ээжтэйгээ цугаач. Ээж эмээ хоёртойгоо цуг ингээ үзчихсэн. Тэгээд нэлээд цастай байсан. Тэгээд үзэж яхад бол яг арталт бол ингээл хүмүүс мэгшээл уйлаал үзээдсэн. Тэгэл түлж мүлдэг хэсэг мэсэг тэр хогийн тийм хулгай хийж мэдээ тэр мөр амар тэр кино бол 4-т орно миний бодлоор. Окей. За 5 минутын пауз авчи бро. За 5 дахь кино. За би сая тамхилж байхдаа бодлоо. Нэг 2 кинон дэр эргэлзээд наа. Монгол гэ кино юу альсвал ядуугийн зовлон уу? Аль нь болоо. Монгол гэ кино бол сайн кино олсонс амар сүүл би бол шууд бүр ингээд хөөх юм кино хийчихч гэжтэй нэр төсвөө нь одоо хідэн тэрбум болсон бол тэрбум гарсан болоо яасан бол гэж бод. Ядуугийн зовлон авч гинөө. Тийм, ядуугийн зовлон авч. Хүүхэд насанд үзэж байхад бас л амар байсан шүү дээ. Йоо,
Гэтэ тэр одоо ингээд сүүл үзэж байхад бол хэвүүл юм билээ л дээ. Нөгөө юм ахын тийм юмыг амар харуулсан юм билээ. Бодит юм бас л бодит юм кейс. Хүний шунлыг харуулсан. Тэгээд дээрэс нь тийм ахын юмыг харуулсан. Нэрэл мөнгөгүй болчих юм бол хүн одоо тэгээ яах юм бэ? Цаас өр зогсооч тэгээд ингээд юу ахгүйгээр. Тэгэхэр ч юм уу хэцүү үстэй. Тэгээ бидний нөгөө нэг төсөөлтөг сүнс яг гардаг те. Тийм төсөөлдөг яг Цонхон дээр өснө хийсэн ингээл. тийм. Цонх монхоор одоо би бас унтахтаа ер нь хөшгөө ер нь хааж унтдээ шүү дээ. Тийм. Би бас нөгөө нэг цусланд явахаараа би ч одоо зөндөө ярьж индөө цусланд очичоод ингээ нөгөө цуслангийн цонх руу ерөөсө харж чадгаа байсан тухайд. Тэгж амар травматай болсон байсан. Цонхон дээр ингээ нэг хийсэн илж идэв шүү. Тэр сүнснээс нь би нэг айдгүй маа. Тэр нөгөө Сэндэр эмгэн гарч сэндэр ихчгээл тэгээд тэр хүн зүгээр ингээд арх хөгж мөгж байгаа. Тэр хүн ингээд үнэхээр нөгөө бас нөгөө хүнийг ингэж шүрүүптж байгаа. Тэр юу тэнгүүтлээ тэр эхнэр нь үнэхээр хайртай үнэнч байгаа байдал. Тэгээд тэр хүн эрхтэй хүн цөхрөнгөө бараад ингээд юмд улгаарж байгаа байдал. Тийм ахуй юмыг амар сайн харуулсан шиг санагдсан. Тэгээд тэр кино бол тэгэл хамгийн сүүлдэн del хүүхд нэрэл тэгэл хүүхдтэй гэрээслэл юм уу захаа юм уу сүнс нь хэлж байгаа юм уу. Тий. Тэгэл өнгөрч байгаа. Хоёр нь бол жоохон мяас шийтээсэн. золбон лээсэн л та. Яалч шийтээсэн хоёр нь бол яаж олоод галзуугийн эмнэлгээс суусан чинь яг тэр хүн дээр нь юу яснаа. Тэгснэ яг ингэж яаж таарад байгаа. Тийм бод юу юулээ зүүн дээр ингээд будаа ингэж юу ахад нэг л тогтдог гэдэг шиг яг тийм үйл явдалтай байсан шүү. Нэг нь бол бүр яг all time нэг тавт орно. Ядуугийн зовлон одоо баг ойртох хэмжээний аимшиг Монгол кино баг байхгүй гэж би л боддог. Яг тэгж айсан кино. Хүүхэд байхдаа үзсэндээ ч биш. Ер нь бол тийм маш энгийн байсан байхгүй юу? Ер нь бол тийм бодтой. Тэгээд тэр нэг чиний хэлж байгаагаар тэр ахуй те тэр нэг Монголын нэг ядарсан айлт. Бүр ядарсан. Тэгээд нэг юм гэр орон тэр арчаагүй нэг тийм бүр үнэхээр зүгээр тэр байшингийн ингээд дотор нь зүгээр нэг хон чадхаагүй чадхааргүй байгаа ч тийм сүнс байна уу байхгүй юу? Тийм үнэхээр тэр зүйлийг ингээд бол зураг авалт явж байхад бас эвгүй юмнууд ингээд тохиолдсон гэж байгаа байхгүй. Тэр making the movie ч юм уу би сүүлд юу үзчихлээ дээ. Тэгэхэд бол нөгөө цус нь яг жинхнээсээ харагдахгүй, оргилж харагдахгүй. Тэг ингээд нөгөө нэг юм ингэж балгаж байгаа хоньны цус тэр найруулагч нь хэн билээ? Хин ах вүлээ дээ. Нөгөө Инхтер гэдэг найруулагч. Зохиолч нь болохоор Хүслатар. Тэг Хүслатар гоо ажиллаа. Ингээд хоньны ингээд цус амандаа балгаж байгаа сороолоор ингэж дээш нь ингэсэн ч шиг. Үнэхээр л ингээд газар ингээд дөргих юм бол тэр аим шийдэл амар тийм доороос нь ингэж цуснууд ингэж оргилж ингэж гарч ирснэ. Тэр эмгний ингээд юунаас ингээд цус урсаал тэгснэ ингээд шууд нуруу харцаач. Тийм миний бас ингээд шар ус босч шít. Тэг ингээд ингэснэ тийм өмнө нь зүгээр л ингээд нөгөө нүд нь улаан болж болно шүү дээ. Тихгүйгээр ингээд цусаар ингээд уйлж мөйлж байгаа. Тэг ингээд хөрлөхөө ах ингээд хөвтцэн ингээд бүр ингээд хөгшөрсөн ингээд бүр амар их юм бодоод цусаалдаад өссөн цайлцсан. Тийм амар шийдлүүд нь амар эвгүй шийдлүүд. Гэснэ ингээд нэрэл тэгж юм хайгаад ах юм бол ухаад ингээд ах юм бол өө хараа ухаад байна ингээд тэрийг хайгаад байна гэд байхгүйгээр ингээд ингээд өгшин гэрээ цэвэрлээд хижээ хизээ юм цэвэрч байсан юм гэнэ гэл ингээд хайчаад тэгэд сүултээ бүр цагаандаа гарч байгаа шүү. Заавал болно бүр уучаараа ингээд цагтаа хаглал. Тийм цагаандаа гарч байгаа тэр байдал. Тэгээд тэр дүрэн ингээд айгүй юм хөгш настай хүн ч гэсэн ингээд айгүй хөрхөн юмыг ингээд логикоор ингэж төсөөлөд энийг ингэж их нэртэй нь хагаралдуулаад ингэж юм гэж гисэн тийм шийдлүүд нь тэр кинонд амар байсан. Тэгтээ хүүхд тахта ойлгодгүй лээсээ одоо сүулт тэгээ ойлгосон шүү дээ. Сүулт үзэхэд хүртэл амар байгааз. Үнэхээр амар. Үзэхэд хүртэл амар. Тэгээ яг чанартайгаар байдгүй юун дээр вүү дээр байсан билүү дээ. Тэгээ би үтсэн л дээ тэгэхэд бас амар YouTube-ээс тавиад үзэхэд бол тэг яг Red Burger тэгээд товчлоод хийцэн лээ. Тэгтээ аль хэдэн жилийн өмнө шүү дээ. Тэгтээ бүтэн үзэх юм бол амар. Миний топ 5 шууд орно. Окей. За манай Эбогийн топ бол үнэхээр бас гоё сонголтууд байлаа. Тэгээд мэдээж shit 5
бол одоо манай подкастын маань панчлайн штэ. Тэгэхээр шит 5-ыг бол үзэгчд бол хамгийн их хүсэн хүлээдэг. Гэтэ шит 5 асуухаас өмнө нэг юм асууч. Ибо одоо сая Rhyme гэд кинонд гол дүр тоглолоо штэ тий. Цааш тэр кинонд тоглоё гэж бодож байна. Ер нь ямар санагдаж байна? Жүжигчний карьер одоо эхлэх үү юу гэж бодож байна? Эхлэе гэж бодож байна. Би бол яг хуу Болохоор байна уу? Rhyme кинонд ингээд тоглож явах дээ штэ тий. Ингээд юу л байсан л да. Амар их юм хүнд сценүүд ингээд аваад хүнд юм дандаа л би ингээд явж байгаа л ингээд яг хуу жоохон спойлертгод болвол ингээл явж байгаа л ингээл гудамжны хувц өмсөөл тэгэл ингээл цус ингээл байнгын ингээл цус хийлгээл ингээл киноны бэкстейж дээр бол ингээл байнгын цуснууч ингээл хийлгээл ингээд амар хэцүү санагдчихсэн. Тэгэл ингээл тоос шараатайгаа утгалдаал. Тэгээ хамгийн хэцүү юм нь ингээд хүүтэн орой болонгууд 100 байсан ч гэсэн хавар байсан хэдий ингээ өдөр нь амар гой нартай байсан ч гэсэн орой болонгууд ингээ хүүтэн болчихно. Тэг ингээ дандаа ингээд за гайгүй бэлгүүдээ гэж дунгуутлаа ингээд юу ачна. Тэнгүүт ингээд тэнцээ байсан ингээ арын албаны Rhyme гэсэн ингээ нэм юутай бомбортой хүмүүс ингээд явж байгаа шүү дээ. Ингээд амар гой дулаахаа харагдал. Тэнгүүтлээ за хүлээж байгаараа байж байгаараа гэл мотор дууртал ингээл тэнцээ хідэн цаг ингээл сет саал ингээл сүулдэ ингээл хялаагаал ингээл. Тэгээ зарим дээр нь нуулгүй хэлэхэд бол би бол жоохон ингээл дотроосоо халаалт авахгүй бол ингээд чичрээд байгаа юм чинь ингээд салгалаад бүр ингээд даарад ингээд. Ихэд жоохон тухгүй байсан. Тэгээд би тэгж бодсон л да. Би одоо дахиж л кинонд явахгүй. Rhyme-ыг ингээл дүрээрээ ингээл мөнхлөөл за энэ миний цор ганц кино гэл тэгэл орхисон. Гэхдээ Rhyme-ыг ингээд юу сүулт сая дэлгэцээр ингээд үзсэн чинь би ингээд нөгөө өөрийгөө ингээд 70-60% таа ингээд нэг л новшийн жүжиглчлээдэ гэж бодсон чинь кино театраар үзсэн чинь шал өөр хэл. Тэгээд над хүмүүс мэрэгжлийн жүжигч ингээд хүртэл ингээд нэрийг нэлээ яг DM-ээр ингээд чи амар сайн байлээ. Хацны тоглолт чинь ерөн сайн байлээ гэдэг. Кино чи ерөн амар сайн болсон байлээ. Амар нь чааш ерөн сайн кино болсон байна. Баяр үргэе гэдэг зөндөө хүмүүс баяр үргэсэн. Тэгээд ингээд ийм их цэцэг аваад тэгээд киногоо үзчихэд тэгээд ингээд банкет дээр очиод ингэж яхад бол ёо ямар гоё юм бэ. Rhyme гэдэг кино бол миний амьдралын бас нэг хаалгыг ингээд нээчлээдээ гэл ингээд шууд дотроо бодоол. Kailash гэдэг ийм jersey ингээд хийлгээд 27-гийн тоо ингээд ард нь юагаад тэгээ ийм хар бодолтгийн jersey гоё ийм нөгөө Америкл бөмбөгийн jersey ингээд хийлгээд өмсчт юм уу гэж бодсон. Тэгээ ингээд миний киноны нөгөө нэг үеэр яг миний төрсөн өдөр болж таарсан чинь би ингээд яг ингээл уншлаг биш ээ. Яг бэлтгэл ажил ингээл явагдал. Тэгэл нөгөө цус нүжөө хийлгээл за гэл ингээл тэгээ цус чинь нэг юм муухан амттай шүү дээ. Нэг чихэрлэг. Тэгэл тэр мэрийгээ ингээл хийлгээл ингээл байжсэн чинь бүгд ингээд төрсөн өдрийн минь дуудуулаад ингээл тэгснэ ингээд Rhyme гэд ингээд бичсэн. Kailash гэд ингээд киноны гол дүр ингээд бүтээж байгаа танд баяр үргэе гэд Rhyme киноны ордуу фильмсэн юунаас ингээд зориулваа гэд ингээд ийм жазтай ийм юу агаад ийм одоо юу гэмтэй нэг ийм зураг бэлгэлсэн. Миний яг ийм постерын зургийг. Тэгээд би бүр ямар гоё юм бэ гэдэг гэртээ авчиж тавьчихсан. Тэгээд Kailash-ын дахиж ирэн кинонд орё гэж бодож байна. Тэгэхээр нэрнгээсээ шинэ хаалга нэгдсэн байна тий. Төрөний нөгөө нэг тухгүй байсан дээр хэлэхэд одоо чиний нөгөө нэг нэрлсэн одоо хамгийн шилдэг жүжигчин Барса ба штэ. Барса хүртэл шалан дээр ингээд цуснаж болчаад ингээ хүүтэн шалан дээр хөвтөж явахдаа би ямар лалрын мэрэгжил сонгосон юм бэ гэж бодож л байсан гэсэн. Тэгэхээр нөгөө наача мэрэгжлийн жүжигчд хүртэл тэгж амар нөгөө кинон дундаа шантарч л байсан бохоггүй. Тийм өгчээсэн байгаа бох. Тийм тэгээд киноныхаа ард гарч ирчээд өөрөөрөө бахарх чинь хүмүүс бахарх чинь тий. Тэгэхээр юм чи эхэлчихэл юм чинь тэгэл дуусчил таараа штэ тий. Тэгэхээр ямар ч байсан эпогийнхаа бас дараагийн киноны одоо замналт нь амжилт төсөй эротик кинонд бити тоглоорой. Бас комеди кинонд бас бити тоглоорой гэж ер нь хүсье. За одоо Монголын хамгийн шит 5 кино. Нэгт братан орж ирнэ. За. Пүү ёо. Яг лалар.
тэнд нөгөө нэг гял хийх юм Тэгээ хипхоп ингээд яг уу найруулагчийн юм яг уу зохиол нь бол яг уу зохиол нь ядцсан ингээд нэг юм татвар аавн шиг дэлгүүрүүдээс татвар авдаг байж байгаа. Тэгээ ингээд сценуудын үзэхэд л ойлгомжтой байгаад байна. Тэгээ ингээд нэг юм ууттай мөнгөө ингээд шидэхтэй хүртэл ингэж харснаа ингээд шидэж мэдж байгаа. Тэнгүүтлээ ингээд ирэх гэж юм би яг тэрийг амар санаас гарахгүй юм шит хэсэг бүр яг ирэх гэж юм бэ гэж шаасан чи бүгд ингээд бөөндөө ингээд тэр хүмүүс рүү ингээд харж байгаа байхгүй. Тэгсэн чинь ирэх нь ингээд ганцаархнаа ингээд цаашаараа суудсан. Ингэж тонгоож ингэж явж ирсэн аа. Яг тулж очсноо нүүрлүү нарснаа. Би шоо гэ миний ингээд хамаг биений шар ус босоод тэгснэ тамираа ингээд мэрсэм штэ мэрсэм ингээд паранд хөлүүлсэн ингээд үхгээ ингээд байжсэн чинь ингэж цагаан шүптэй гаднаас орж ирсэн ээ ингэж гараажтай ингэж хүмүүст баахан хүмүүстэй гагуулж орж ирсэн ээ аварсан чинь ингээд 2 талаас ингэж болцснаа. За би одоо чамд өргөө шүү. Явж байгаа. Эдрийг ингээ үзэж чаддаг юм аа. кринжлээ. Тэгээд тийм муу кино болно гэж бодоогүй дууг нь хийцэн. Гэхдээ яг уу туршлага болж үлдчихэж байгаа юм. Тэр хүмүүс ч гэсэн туршлага болж үлдсэн байна. За братан хамгийн шит киноны нэгдэх сонголтоор гарч ирлээ. Тийм. Тэгээд хоёр дахь юм бол Аминч. Ховсэл production. Тийм, ховсэл production. Ихэндээ тэр бол амар логиктой явж исэн. Логиктой явж агаад тэгээд жоох хүүхдийг тэгэл биеийг үнэлүүлээл. Бие үнэлдэг тийм болгосноо. Тэгснэ та нар гарч ирснэ. Айгуу баатарлаг явж ирснэ. Шууд контрол алдснаа ингээд. Бүр ингэж дүрс хийснэ ингээд. Бүгдийг ингэж алснаа. Найзуудынхаа хүртэл ингэж урууж ингэж гинт нэг чөтгөр болсноо ингээд. Бүгдийг алснаа ингээд. Хамгийн сүүлд нь ингээд тэгээд тэр урнаа ихч яагаад ч үхтгүй юм. Яасан ч каши шиг үхтгүй юм. Тэгээ каши шиг үхнээс тийм өндөр нүх байж явах чинь гинт гар нь гарч ирснэ доош нь унгаад тэгснэ дахиж босч ир зодолдоод яхан урнаа ихч тоглолт нь амар юу байсан. Гэтэ логикийн дистарал тэр юунууд нь бол надад бүр амар бүр юу сүултээ юу болоод тэгээ Монгол киноны нийтлэг ийм алдаа нь гол дүр нь контрол алдангуутлаа бүгдийг нь алаад эхэлдэг юм л амар тэнийг санагд. Ямар ч кинон дээр юу болоод байгаа юм. Тэгснэ өөрөө цагдаад баригдаад юм уу альсгүй бүхэд дуустдаг юм тийм амар тийм зарим нэг кинон дэр бол амар тэнийг санагддаг надад л. Тэр Аминч бол тэгж орж байна. Цагдаа нар ер нь орж ир дуустгаа одоо болооч яасан ч тийм хуйлгүй орон гэж харуул хуйл байхгүй хүн алчаал тэнгүүтлээ тэрийг одоо болд юм уу яа гэм тэр хэсэг мэсэн гарахгүй тэнгүүтлээ ингээл зүгээр ингээл яваал тэр хүчлээ нафт нэг уус тийм явж утгагүй манус одоо бодит амьдрал кино хоёр өөрлөлтөө гэхдээ жоохон юм бодиттой баймир ш зарим юм дээр бодиттой кино ийм CGI дээр оруулж маруулж тийм бүр Marvel-ын кино хийгээгүй бол бодиттой баймир ш тэгж бодсон. За энэ ирчээрээ шүү Эпо. Хоёр огт орж ирээгүй кино орж ирлээ шийт дээр. Хизээч орж ирж байгаагүй кино. За би бэжэр 3 дахь марчлаа. Юу л хичлээ. Тийм Эрдэнэсийн арал гэж кино. За яа амар кино орж ирж байна өөр. Эрдэнэсийн арал гэж кино. Эхэндээ амар гоё явж байгаа байхгүй юу. Тэр залуу бол ингээл хүн амтан зодоод тэнгүүтлээ өөрөө болохгүй нэрээ оролдоод тэнгүүтлээ тэгээд ингээд алуулан галдаад тэр хүмүүст ингээд ажиллаад ингэж жагаад тэгээд ингээд тэр хүүхнийг ингээд шулан байна гэдгийг мэдчихэд тэр хүмүүс мэдчихэд хат чинь л аваачиж яг амар зүг ингээд дис дараалтай ингэж явж жагаад тэр хүүхэн нэг юм хүүхэн гарч ирэнгүүтлээ тэдрийг алаад чивтээр ингээд сайхан амьдрын гэл хилцэн чинь л дахиад чөтгөр болцсон. Дахиад чөтгөр болоод бага хүмүүс хаанаас ч буу гаргаж ирээд байгаа зодж байгаа ч илүү нэгнийх нь бууг авангуутлаа дүүр байгаа хүмүүсийг аваачаад бүгдийг нь алангуутлаа шууд гараа яваад өгч байгаа хөөх. Тэгвэл баахан юм уутан мөнгө авчирснаа. Тэгээд яасан ч хуйлгүй юм. Тэгээд ингээд цагдаа нарт ингээд тарааж ингээд цагдаа нарт нөгөө тус олж исэн ингээд нөгөө өөрт нь хайртай эмхтэй ингээд нөгөө юм жоох хүүхэд мөхтөд ингээд туслаад ингээд мөнгө дөрвөө ингээд өгж байгаа. Тэгээд ингээд сүлд нөхөө дусдаг лүү яагаад дусдаг л ингээл гинт байж иснэ л гол дүр нь ингээ айгүй сайн залуу ингээл гоё явж иснэ л гинт чөтгөр болол дотор сатан болсноо гарч иснэ гинт ингээл бүгднийг нь алаал гэл ингээл тэгэл тэнгүүд эхлэнгөт нь ямар гоё явж байгаад яагаад ингэч вэ гэж
Watson тэр бол миний shit. 3 дахь кино байлаа. 3 дахь кино байлаа. За 4 дахь кино. Йоо бүр амар сонирхолтой тах шит 10-ыг нэрлүүлчихсэн гэдэг. За 4 дахь кино. Single Ladies-ийн хэддүгээр анги нэлээ. Тэр нөгөө сүт бүсгүй лүү. 5 дугаар анги. Тэг сүт бүсгүй. Тэг би ингээд юугаар Univision-ээр ингээд яг хуу түрээсэлсэн. Тэг эхлүүлээл ингээл байж байгаа. Тэгэл унтаал өглөөнөөс ирж байгаа байхгүй. Тэгэл байж байгаа л тэгэл маргааш нь үргэлжлүүлээл үзэж байгаа л тэгэл дахиад ингээл унтаас ирж байгаа байхгүй. Тэгээ ингээд миний ингээд 3 өдөр ингээд айгуу гоё ингээд нойрны имийг хийж өгсөн. Тэр кино. Тэг зүгээр л юу ч ойлгоогүй амар уйтгартай кино байсан. Юу үйл явдлын санахгүй. Эхний 4 ангиасаа зүгээр өшөөгөө авсан юм шүү Single Ladies 5. Тийм байж магадгүй. За Single Ladies-ийн сүт бүсгүй буюу төгсгөлийн ангийг 4-төө нэрлэлээ. За сүүлийн тимийн ачаа хүнд броос сайн бодож байгаад хэний ч нэрлээгөө нэг амар кино нэрлээч. Этикийн тийм хүний цаана яг түрүүн бодож исэн. Юу вэ? Бүр зодоо хийгээ явж исэн аа. Яг түрүүн нэрээ орж ирэхтэй. Түрүү орж ирэхтэй надад хэлсэн шүү. Тийм тэр кино чи юу вэ гэж тэр одоо юу вэ? Яг хил дээр ингэж зодолж исэн аа. Бөөндөө ингэж гүйж исэн аа. Тэр Монгол киноны л нэг юм attitude юм орк юм attitude нь байгаад байгаа байхгүй. Бөөндөө ингэж гүйж исэн аа шот гинт байсан аа. Их ноттой ирсэн чи. Янаас нэт энэ муу жанраас янаас нэт. Гэл. Гол нь яг уу зохиол нь бол давгүй. Гэхдээ тэр хийц тэгээд тэр найруулга юу өдр нь бид тэгтээ дээр үед үзчихсэн л та. Тэгтээ тэр үед юм уучраа мэдгүй л яг уу кино сайн тэгж шимтэж үздэг байгаагчгүй ээжж л тэр хэсгийг үзчихэд энэ юу болчихоо. Яагаад гинт савхтай тэгэд нөгөө нэг юм стилист гэж байгаа штэ нөгөө нэг юм хувцалж байгаа. Яг уу тэр кинонд яг уу нэг 10 жилийн өмнөх кино л 10 хэдэн жилийн өмнөх кино. Одоо нэг 10 жилийн өмнөх кино. Этик яг анхны хэдэн кинонуудын юм байна. Тэг нэг юм яг уу нэг юм ганг нэг юм хатуу нэг юм одоо нөгөө нэг юм хятадуудыг ч юм уу вьетнамнуудыг ч юм уу болохгүй байгаа хүмүүсийг очиж ингэж юу яадаг тэгдэг хүмүүс байдаг штэ юм. Скит хийдэг. Тийм хүмүүс чинь шаал хэл яриа ингээ өөр өдөн шүү дээ ингээд өөд чамаг ах нь айгүй гоё жаргаагаад гоё янзлаад өнөө ах зүгээр санаа зоволтгүй заяа. Ахыхаа машин цуучих зүгээр ханд өөр ивэр хэлж ягаад дээр мэр гэж мэгээд тийм айгүй гоё тоглоом шоглоом болгон гутлаа ингээд юу очдөө ш тэнгүүт нөгөө хэд нь яг үндсийг ойлгон гутлаа ингээд айдэн штэ. Тихгүүгээр ингээд хаа гэж мэгээд ингээд сонин тэр бол нэрээ миний яг shit time яг юу вэ? Өөр тайлбар илүүц байлгүй бодвол шууд. Тэр хүний цаан дээр нөгөө ингэдэж штэ годомжинд явж байгаа л ээжтэй хайртай гэж арилъя гэснээр ээжээ би танд хайртай гэл тэр над зүгээр яг хошин шогийн нөгөө нэг тайзнаас ерөөсө буугаагүй юм шиг санагдчихсан байхгүй. Хошин шогийнхэн чинь тэгдэж штэ тайзан дээр хэдүүлээ энэ байрныханд бүгдэнд нь сонсогдохоор чанга хэлье. Би чамд хайртай гэл яг тэр явж исэн байхгүй. Би бас яг шинэ үеийн хошин шогийн төгсгөл дээр дандаа мессеж өгөхөө тэгсэн байдаг штэ. Яг тэр явж исэн те. За окей маш гоё киног топ дээрээч тэр шит дээрээч тэр нэрлэлээ тэгээд Япото бас баярлаа гэж хэлье. Тэгээд манай подкастын маань ерөнхий ивент гэдэг Sow Media компани байгаа. За хоёлоо бол одоо Мөнх Таатал компани офис дээрээс подкаста хийж байна. Тэгээд манай Мөнх Таатал бол бас анхнаасаа манай ивент итгэж байсан. За ширээн дээр бол Gourmet компани одоо ундаа пив байсан. Гэтэ хоёлоо нөгөө пив уухгүй гэж ярьсан болохоор л задлсангүй. Тэгээд би бас ганцаараа уугаад яах юм гэж одоо задлсангүй. За мөн гэрлүүг брэнд манай хамтарч ажилладаг байгууллага байгаа. Тэгээд Япото бас зочныхоо бэлгийг гардуулъя. За хамгийн ихний бэлэг бол манай байнгын хамтарч гэрлүүг брэнд байгаа. Тэгээд би чамд нэг юм амлая заяа. Чиний идэж үтсэн хамгийн гоё хөлдөөсөн бууз байх болно заяа. Яг юугаар одоо химжээд Монголын хамгийн шилдэг гэж хэлээд байдгийг бол би мэдэхгүй. Тийм учраас аргууны хувьд хамгийн шилдэг топ 1-т топ 1-т. За баярлаа. Гэрлүүг буузыг амтч үзнэ. Энэ нөгөө нэг микний цаанаас өгөлцөж явуулцаж жоохон хэцүү байдэн шүү.
Тэгээ хоёулаа жоох эвгүй Яг харагдана. хүлдүү шүү дээ, тий. Тий яг хүлдүү дөнгөж цаг хөрөгчнөөс гаргаж ирлээ. Наата чинь яг өнөөдөр авчирсан байгаа. За Nice. дараагийн бэлэг. За гэр toys гэдэг хөлөг тоглоомын дэлгүүр байгаа. Тэгээ сүүлийн үед нөгөө нэг юм амьд харьцаа жоохон ховор болсон гэдэг утгаар юм хөлөг тоглоомыг одоо тоглож байгаагаарэ тий найз нөхдөйгөө гэр бүлийнхэн дагуу тоглож байгаарэ гэд санал болгож байгаа маа. Тэгээд энэ дотор бол гоё юм 3 төрлийн хөлөг тоглоом заавартайгаа байгаа шүү. За баярлалаа. PlayStation-ээ бас нэг удаа хойшин тавиад. Хаяа бас нэг унтраач байгаарэ. Би бас тоглож ивэл тий. тоглол гоё л. Би бас видео тоглоомын бүр аддикчтэй. Бүр бүх төрлийн тоглоом тоглолт. Гэхдээ хаяа бас нэг юм барьж бодит тий. Мэдрэмж шүү дээ. За тэгээ гэр toys-ийнхандаа баярлалаа. Тэгээ дараагийн бэлэг бол одоо манай Ебо орж ихтэй л хийсэн те. Би кино үзэх туртай гэдэг хэлсэн. Киноны снэкийг одоо сетиг манай ерөнхий сөөмитэйг зүгээс өгж байгаа. Тэгээд энд бол пив, самбар, мамбар, чипс гэсэн тиймэрхүү. За баярлалаа. Сөв медиагийнхандаа баярлалаа. Тэгээ яг л нөгөө зургатны өмнө хэрэглэх сет байгаа шүү. Пив нь 3 пив бэлээ. Би бол баг киноноос өмнө л унтаа төхөөрл сет харагдчихжээ. 3 пив ууцсан гэж бас нойр өрнө шүү дээ. Тийм, нойр өрнө шүү дээ. Тийм. За тэгээд подкастын маань уламжлалт ёсоор хаалтынхаа үгийг бол цочондоо үлдээдэг байгаа. За тэгээд би Аригу анхын подкастыг маш их үздэг. Таны подкастыг маш их үздэг. Баярлалаа. Тэгээд энэ дугаар зочноор оролцсондоо маш их баяртай. Тэгээд Ниногоо ярилцсан байх гэж бодож байна. Дээрээс нь яг хуу шит кино, шитүүдийг хийсэн тэр хүмүүс уучлаарай. Жохон шүүмжлэлтэй үзэгчдийн яг бодит яг ямар ч фильтргүй яг ийм юу бас юугаар хандсан болвол зарим нэг дотны таньдаг хүмүүс үзэж байгаа юм бол уучлаарай киноны хүмүүс. Тэгээд 9 сарын 5-наас ахуулаад манай Rhyme кино, уран сайхны кино маань бүх кино театрын дэлгэцнэ. Тэгээд гарч байгаа шүү. Тэгээд миний бүтээсэн анхны гол дүр, тэгээд Десант ахын бүтээсэн бит хоёрын төрсөн ах дүүгийн адал явдал, акшн, триллер бүх юмыг багтаасан Rhyme уран сайхны киног үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд бүх кино театрын дэлгэцнэ. Та бүхэн найз нөхөд гэр бүл хамаатан сада ах トゥ байна уу бүгдэнтэй хамаагүй очиад үзээрэй. Үзсэндээ хизээч харамсахгүй шүү. Зүгээр та хэдийн төсөөллөөс хамаагүй өөр зүйл хүлээж байгаа. Би дээр гэж хэлэхгүй. Зүгээр хамаагүй өөр зүйл хүлээж байгаа. Дан хипхоп үйл явдал гарахгүй. Тэнд мөнгөний шунал, мөнгөний одоо хүний шунал, мөнгөний эргэлт, унж босолт бүх юм гарч байгаа. Тийм учраас хөлцөрж үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд өөрсөнд Аригу ахта маш их баярлалаа. За баярлалаа. За бүтээр хаашаа харгалаа. За дараагийн дугаараар уулзлаа баяртай үзэгчтэй.